dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50,000. I can conquer any style, victory is in me now. My time is now, couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Самцхан үзэгчтэй амралтын өдрийн мэнд хүргэе. Баазар эхэлж байна. Улирлын 26 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк студид баазрын дөрөв нь уламжлалж ирсээрээ ажиллаж байна. Орой мэнд. За. Өнөөдөр нэлээд сэдв их байгаа болохоор жоохон шуурхаа бас явцгаая. Лос Анжелес Lakers Houston Rockets өнөөдөр өглөө цувралын 3 дахь тоглолтоо хийлээ. Юу болоод өнгөрвөө? Houston чи баг биш юм шүү. Houston сайн л шүү дээ. Яасан бэ? Lakers илүү сайн байгаа шүү дээ. Тэмээ. Ер нь бол сайн хамгаалж байна, сайн дамжуулж байна, багийн тоглолт хийж байна те. Баг яг бас ер нь таалагдах юм ярь сурж шүү. Үгүй чи хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Хүмүүс ингэж боддог. Одоо нэг тоглогч байхгүй бол те. Баг ингээд энэ багийн спортчтой 15 хүн байгаа. Тийм харин тийм. Нэг хоёр тоглогч байхгүй бол нөгөө хэд нь тоглох гэж л одоо 15 байгаа шүү дээ. Би бол тэгж л бодож байна. Тэгээд Houston-ийн хувьд бол өнөөдөр сайн тоглосон. Би шингүү энэ бол Би бол энийг хараад зөв Houston хэрвээ яг холбогчтой байсан бол арай өөр байх байсан даа л гэж бодоод. Холбогчтой байсан бол өнөөдөр энэ ялгууртай яриаш нэг удирдлын төвших яриа л та. Харин тийм. Энэ цувралын уул нь хамгийн гайгүй тоглолтоо Rockets өнөөдөр үзүүлж байгаа царай л юм. Сайн тоглосон шүү дээ. Харин тийм өнөөдөр Төгсгөл дээр л эхний хоёрыг бодвол өнөөдөр сайн тоглосон. Тэр Тэй талдаа гаргасан Shepard бүгөө зөхөлцсөн те. Тэгэхээр үл энэ хожиход байсан. Боломж байсан. Хангалттай боломж. Самбартай дандаа илүү ирнэ. Тэ? Тэгээ бусдаараа үнэхээр явахгүй нэ тий. Явахгүй гэдэг нь гэсэн. Амар үнэхээгүй байгаа байхгүй. Үгүй гэдэг нь гэсэн. Дасгалжуулагч нь амар муу байгаа байхгүй. Одоо нөгөө улирал 3 тоглоход сүүлийн 2 тоглолтод нь Rockets яг л нөгөө нэг юм KD дээр бөмбөг очуулахгүй ингээл Lakers хамгаалаад исэн үе байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь цувралдаа ямар нэгэн арга хэмжээ дасгалжуулагч нь бодож байгаа. Энэ дасгалжуулагч юм биш байхгүй. Энэ мөн баха. Houston тоглогчоос сулраа шидэд хийхгүй юм чи тийг дасгалжуулагч яах юм. Харин тийм. Тэгвэл тэгээ өөр хувилбар өөр юм бодолтой. Доошоо тоглолт эн чинь өндөр баг байсан. Тэгээ доошоо өгөөл байгаа шүү дээ. Шингүү тэгээ доороос алдаад байгаа юм чи яах. Богоо хилээд байгаа юм нь болохоор цаад санаа Lakers бол ер нь бол ийм аваргын төвчнөө баг гэж өөрөөр үлрэлийн ихнээс ярьсан учраас энэ багтай ингэж тоглож байгаа. Тэгээд нэг юм Гүг тэгж ярих гайгүй л дээ. тэгж яриагүй юу? Тэг яг плей-офф Lakers үнэхээр яг багийн тоглолтыг маш сайн хийж байна. Багаараа тоглож байсан. Энэ дэр бол тэгээ тоглогч онцолж байгаа тоглогч нар байна. Тэг Kennard, Smart, Hachimura тэ. Smart бол бүр үнэхээр гайхалтай байна. Clutch байна. Хамгаалж байна, дамжуулт өгж байна. 2 тоглолт дараалж 5 стил хийлээ шүү дээ. 5 стил хийлээ. Тэглээс нь харах хэрэгтэй байхгүй. Энэ Houston-ыг холбогчгүйгийн л юм штэ бас. Холбогчгүй хугасаа холбогчгүй гэж одоо тэрийг яриад байхгүй. Тэр тий. Одоо тулсан газар тоглолт Shepard-ыг гаргаж ирсэн. Shepard тулсан газар тэгээ угаасаа холбогчгүй учраас өдөр Lakers тэгвэл Luka юм зүйл байх шүү дээ. Үгүй тийм л дээ. Гэтэ LeBron гэдэг хүн бэ холбогч байна л да. Smart гэдэг холбогч байна. 10 ассист өглөө өнөөдөр. Тэ. Өнөөдөр тэгээд 3 шугамны Hard Rockets 40 удаа шийдэж байгаа байхгүй. Тэрний оронд арай өөр мэдгүй Rockets зүгээр нэгдэг байхгүй. Хүмүүс хожигдохоор ингээд өөлөд байдаг байхгүй. Одоо Lakers хожигдсон шүү дээ. Тэнгүү Lakers-ийг ингээд өөлнө ингээд дасгалжуулагч юм уу те. Тийм. Ингээд бүх юуг нь гаргаж ирээ. Буруутай хайх гэдэг. Тийм, буруутай. Энэ бол шүү дээ. Ерөөс яг миний харж байгаа одоо зөв статаас харахад Houston-ийн сэлгээ бол өнөөдөр ямар ч одоо нөлөө үзүүлсэн. Bronny James 5 оноос Houston-ийн сэлгээ 3 оноо авсан шүү дээ. Тийм. Houston-ийн сэлгээ 3 оноо авсан. Bronny James 5 оноо авсан. Тэгэхээр чинь ер нь сэлгээ ямар нөлөө үзүүлсэн нь харагдчихж байгаа. Гэхдээ яг Удоко сайн тасалжуулагч муу юм уу? Мөн. Юу Удоко 3 өмөрг байгаа юм бас. Тийм үү? Үгүй чи яриа улаа юм байдаг хгүй. Дасгалжуулагч за яг миний бодлоо шүү дээ. Дасгалжуулагч за ингээд KD дээр хоёр хамгаалж ирнэ гэдгийг мэдчихэж байгаа. За KD чи 2 хүн ирэнгүүт тийшээ хинрүүгээ дамжуулт өгөө тий сул тоглогчтой гаргалгаанууд хилцсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр сул тоглогч шидэд хийхгүй бол тэрийг тасалжуулж яах өөрөө гарч ир шийдэх юм. Тийм оронд нь шидэж чадахгүй л тий. За ингээд ер нь бол Houston хожигдсан байсан. За энэ 40 секунд үлдэхэд 6 оноо илүү.
Эргээд нэг хамгаалтаа хийцэн штэ. Бас. За ингээд одоо бүр сүүлийн 25 Энэ дээр тэгээ өөрөө таслуулчихж байгаа байхгүй. Энэ бол хамгийн том алдаа. Жабар Смит те. Тий. Энд дээр Тейт очиж тэгээ алдаа хийдэг. Энийг тасалжуулж яах юм? Тэгээ хамгийн хоншоортой нь Смарт бүх торгуулаа хийчихэж байгаа байхгүй. Гурван дургуудаа Тий. те. Тэгээ Леброн араас нь зогсож байгаа. За энэ дээр тэгээ алдаж явж байгаа буцаж авчих. Энэ бас нэг жоохон эвгүй шийдсэн. Тий. Ингээ нэмэлт цаг руу орсон. Энэ тасалжууч буруу биш шүү дээ. Үгүй яг адилхан арга барилаар тоглоод байхад ямар нэгэн онцгой өөрчлөлт хийхгүй байгаа нь муу байгаа ч. Одоо яг улирлын сүүлийн 2 тоглолт хоёулаа манахаар гарсан. Хоёулангийн би шимтээд үзсэн. Энэ цувралын бүх тоглолтуудын Гэхдээ энэ тэгээд угаасаа яг адилхан арга барилаар хожоод байхад ямар нэгэн хариу үйлдэл удаагүй хийхгүй байгаа юм шиг. За нэгдүгээрт өнөөдөр Дүрантгүй. Дүрантгүй гэхэд бол тултал үзье. Айгуу сайн төгссөн шүү дээ. Гэхдээ одоо хулангийн саяны хэлж байгаа тэр юм өөрчлөх хэрэгтэй байна. Арга барил гэдэг ч юм өөрчлөх хэрэгтэй байна. Өнөөдөр Гэдэг нь Хьюстон дугаасаа тийм юу боломж алга. Өөрчлөх ямар нэгэн өөр одоо нөөц байхгүй байхгүй юу? Потенциал тийм нэг өөрчлөгдөе гэдэг потенциал байхгүй болчиход шүү дээ. Нөөц бололцоо. Ядчих Дүрант нь байхгүй. KD бол 2 дахь тоглолтын дээр амар өндөр хайптай ирэн мөртлөө эхний хагас 20 он аваад 2 дугаар хагас 3 оноогоо KD-г барьчихж байгаа шүү дээ. Тэгэл KD-г бол ер нь тоглохгүй харгаал Lakers хангалттай болсон. Тэрнийхэн эсрэг ямар нэг Нүүдэлгүй болцсон юм шүү дээ. Тэгэл дуусчих. Яг анх энэ цуврал дээр Нимбапт 2 Rockets 7 тоглолтод өгцөн байгаа. Тэгээ шалтгаан нь угаасаа Reeves байхгүй, Luka байхгүй учраас өгцөн байсан. Тэгээ том андуурлаа ээжтэй очлаа. За тэгээд Lakers ямар ч юундээ асуудал байхгүй юм шиг энэ цувралын 3 хожлыг бол авлаа. Lukaгүй Reeves Одоо нэг юм болон заяа. За энэ цувралд ингээд за хэд одоо цаашаа хизээ сунаад ингээд за хождгийм байж лээ гэсэн. Одоо OKC-д алуулсан заяа гарч ирээ. Үгүй шүү дээ. Юу гэж ойлгож Харахгүй бай. Одоо энэ юу OKC-ийн яа? эсрэг бол Одоо үнэхээр энэ дээр- шүүмжлүүлнэ шүү. Одоо төгс байгаа юм шиг Lakers заяа. Одоо шүү дээ. Reeves ирэн заяа. Reeves ирэхэд харин хамгийн гол Reeves-ийг юунаас оруулж ирэх таахгүй. Сэлгэнээс оруулж ирэх таахгүй. Одоо яг Kennard Luka ирэн заяа. Luka бол гараандаа гараад хамгийн нэг Lakers нэг айгүй том анзаарчихсан юм. Luka Reeves хоёр цуг байхдаа ашиггүй байхгүй. Хамгаалтан дээр маш том. Тэгэхээр Reeves Reeves-ийн дундуур ч гэсэн уг нь надад ярьсан шүү. Reeves бол яг Хүмүүс LeBron-тоо чиглээд ийна. Тэрнээс биш эн чинь 3 хамгаалдаггүй хүн байгаа учраас ингэж байгаа маа. Luka ч асуудал байгаа, Reeves ч асуудал байгаа хамгаалтан дээр. Тэгээ Kennard-ийн минутыг нэмэх хэрэгтэй байхгүй одоо. Тэгээ одоо энэ хараа. Тийм. Хьюстонд яг үүндээ хамгаалалт бол үнэхээр муу байна. Харин сайн хамгаалдаг шүү дээ. Харин уг нь тийм. Гэхдээ одоо энэ харалтаа. Энэ хүмүүсийн довтлогооны хувь 3 шидэлтэй хувьдыг л харалтаа. Үлрэлт ийм байгаагүй байхгүй. Энд эдгээр билет айгу сайн бэлдсэн байна. Төвлөрсөн байна. 53%-тай одоо 3-аас шидээд довтлоод байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Kennard бол байж болно үстэй. Smart бол байж байна. Smart яг байх байх юм Тэгэхээр шүү. Smart-ыг зүгээр ингэж онцлмоор билет яг тулсан газар бол үнэхээр тоглогч юм байна гэдгийг л харуулж байна тийм. Сэтгэл зүйн өндөртэй. Boston Smart тэр нэмэлт Тий, цагийн Boston төсгөл тэр торгуул моргуул шидэж байгаа бүр амар ихтэй. Сэтгэл зүй гоё юм. Нэг л алдсан шүү дээ. Төсгөлд. Бүр нэмэлт цагийн төсгөлд ойлгомжтой болсон баг. Smart-ыг бол үнэхээр магтмаар тийм. Kennard хоёрыг бол Тэгэхээр супер. Одоо тэгээ нэг сайн мэдэн Reeves ер нь баг дараагийн тоглолтод ороод ирэх юм шиг байна. Тэр харин ямар яах вэ гэдгээс их сонирхолтой болж байна. Хэвлэлийн булчингийн бэртэл чинь нөгөө ер нь юу ч хийж болдгоо шүү дээ. Тэгсэн чинь Reeves болохоор бүр юунд ороод байгаа. Тэгээ бэлгэлдээ ороод Доонч бол энэ цувралд ирэхгүй юм шиг байна. Доонч бол ирэх. Одоо ирээч хэрэг алга л да. Одоогийн Ирээч одоо шүү дээ Lakers-ийн Тийм, ирээч хэрэггүй. багийн уур амьсгал ингээд аюу гоё болцсон байгаа зү. Яг одоо. Яг одоогийн байдлаар 3 хожицсан ингээд бүх юм ингэсэн байгаа. Энэ дээр Reeves-ийг харин хэрхэн оруулж иж уусах уу гэдэг чинь. Яг үнэ. Reeves Одоо өөрөө нэг ингээд жил бөмбөгтэй тоглодог тийм. Одоо багийн тоглолт гоё яваад шүү дээ. Бөмбөг шилжээд шүү дээ. Reeves ирээд бөмбөг нухаадах юм бол Жохон гацчуул тэгээд нурчин. тий. 9 оны финалд Орландо Lakers 2 дээр плей-оффт жоох тоглохгүй байж байгаа. Jamir Nelson Нэлсэн ирж ирдэг дээ. штэ. Реферастан гараан тоглолцоор байгаад Jamir Nelson яг өдрөлт плей-офф баг тоглохгүй байж байгаад гимтлээс эргэж ирээд тоглоод тэгээд Орландогийн нөгөө нэг болж исэн байхгүй болсон. Тийм. Тэр Тийм Kennard аюул Бага. Kennard тэр Jackson-ийг тоглоулж байгаа монголож байгаа бол тасархаа л шүү дээ. Үгүй Reeves-с илүү дамжуулалттай байгаа тох Kennard. Smart бол үнэхээр супер байна уу. Сүүлд баг Бостонд ч юм байгаагүй шүү дээ. Гэтэ яг одоо Reeves чи мэрэгжлийн тамир жоохон мэдээч хэрэг тэнэгэл биш вэ л хүү дээ. Одоо за надгүйгээр ингээ гоё болоод байгаа юмыг би ороод нэг бөмбөг бариад мөхчий гэж өөрөө бодохгүйгээр
би яаж зогцох уу гэдгээ Бас JJ Redick-тэйгээ сайн ярилцаад бодоод олчих юм бол нэг асуудал гарахгүй хаа. Кенардыг бол би баг Reeves-с баг илүү ашигтай байна гэж бол баг харж байна. Тийм. Юугээрээ гэвэл Хамгаалтаараа. хамгаалт нь Reeves-с илүү. Тэгээ бөмбөг өөр дөр удаахгүй. Catch and shoot сайтай. Catch and shoot бүр өндөр өвтэй. Хоёр ч дээр нэг гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол яг нарийн яриул Reeves-с илүү би бол баг Кенардыг сонгохоор харагдчих. Ер нь бол илүү мээр тоглох дээр тий. За тэгээ Лука ямарч энэ удирдлийн онооны аваргын шагналыг хүртсэн. Өмнөх тоглолтын эхлэхээс өмнө одоо онооны аварга гэсэн шагналаа авсан. Тэгээ сүүлийн 3 удирдалд 2 дахь онооны аварга болчихлоо. Удирдалд нийтдээ 33.5 оноод онцлсан байгаа. Энэ бол карьерийн дээд үзүүлэлт. 2290 орчим минут тоглосон байна. Онооны аварга авчаад MVP-гийн финал шагналд өрсөлж байгаа 3 тоглогч, финалж байгаа 3 тоглогчд ороогүй цорын ганц тохиолдол. Харин тэр дэндүү хайрн тийм. Сонио. Гэхдээ ямар ч цаа одоо 64 эхний гурваас тоглолт. хэнийг нь хасаад Лукаг оруулах уу гэвэл би лав юм гэсэн. Венбиг хаснаг тэр бас хэцүү тэр чинь. Ер нь хэцүү дээ. Яг хэцүү гэхдээ тий. Үнэхээр нэгийг хас гэвэл Лукаг оруулахын тулд Венбиг ч одоо ямар хөө байгаа лиг бодох хэцүү л дээ. Тэрний нөлөө мөлөөг нь бодохорч. Яг хөө статистикаараа Лукагаас дутуу байгаа угаасаа тодорхой. Гэхдээ яг нөлөө бусдын минь харуул. Зөвхөн Венбиг хасуул нэр за стат чи арай дутуу байна л гэж. Венбиг хасах боломжгүй л дээ. Боломжгүй түүнээс. Энэ гураас ирээд хасах боломжгүй. Яг одоогийн байдлаар. За зураг тэгээд дөрөвдөгтөр одоо дуусах юм уу яах юм? Юус нэг хожих. бараг дууссан. Нэг төрийн нэг ажил авах л байх. 5 дээр дуусгар болчихлоо шүү дээ. Дөрв зураг. Дөрөвдөр одоо Дурантайгаа ирүүлэхгүй л болохгүй болчихлоо. Тий. Ирэхгүй бол тэгээ сайн. Одоо дахиж ингэж өнөөдрөх шиг ингэж Дурантгүй бол ингэж сайн тоглохгүй шүү дээ. Бус Өнөөдөр айгүй сайн тоглосон шүү дээ. Ер нь бас өнөөдөр сайн тоглосон. Тэгэхээр 10 оноо доор ороод араас нь бүр ингэ нөхсөөр байгаа тий. Тэгээ сүүлд 40 секундэд 6 оноо илүү өгдөг чинь. Тий. Шингүү бол өнөөдөр айгүй сайн тоглосон. За тэгвэл 5 дээр дуусгая да. Амин Тэгвэл л гэж бодож байна. Амин Томсон тэгэл Лукинартаас нэг иймэрхүү хэмжээний плей-оффын сайн тоглолт ирнэ гэдгийг мэдчихсэн энэ матч ап дээр ер нь би түүнийг сайн хязгаарлаж чадахгүй байна гэж тиймэрхүү ажиллаа өгсөн. Мэдчихсэн JJ болохоор Кенард ингэ тоглож гэж мэдсэн юм. өрөөгөө маш гоё бааз. Нэг тоглолтод бол яа. Тий. Нэг удаа бол нэгдгийн тоглолтод. За одоо нээлтийн тоглолтод амар сайн тоглолцсон шүү дээ. Тэрэн дээр тоглолтоо гэвэл яах вэ? зүгээр 3-3 тоглолтод ийм сайн тоглолцсон. сонирхсны үүдэн дээрээс асууж байгаа шүү. Хьюстон дараалал 4 хожих хайр байхгүй юу? Одоо тийм байхгүй шүү дээ. Энэ зүгээр боломж сэтгэл зүйн баг гэсэн баг. Монгол шүү дээ. Өнөөдрийн хожигдлыг хараад тоглогчдын царайг хараад ер нь дууссан юм шиг. сэтгэл зүйн дуусцаад. Дараагийнх дээр л нэг хожил. Хьюстон гэхдээ Уус энэ хоёр багийн уур амьсгалын тис ондоо байл шүү. Тий. Тийм Зүгээр үү? сонирхож асуусан шүү. За дараагийн цуврал руу шилжиж Миннесота Timberwolves Denver Nuggets. Яг энэ тоглолтын өмнө гой гой юм болцсон байсан юм аа. Нөгөө Мактенесийн хэвлэлд өгсөн ярилцлагаас нь болоод бүр нэр Баг цогч хамгаалдаг жагаад хүн байдгүй шүү дээ гэж. тийм бүр нэр цогч жагаад бүгднийг руу хамгаалагч Үнэн л болчоод энэ л одоо. Кэм Джонсон хин хэлсэн мөлий. Бүгдийг л хийсэн. Баг Арнгорд мордож хэлсэн. Гордон ч арай биш байна. Гордон бусдын бол баг хамгаалдаг шүү дээ. энэ тоглолтын дээр чи Гордон нэрээ байхгүй шүү дээ. Пейт Вотсон ер нь бол гэмтэн гайгүй болцсон юм шиг. Нэг нэг үйл явах хамгаалахгүй. Жамал Мөри хамгаалахгүй. Кэм Джонсон бол ойлгомжтой тий. Баг пикет сайн хамгаалдаг шүү дээ. Баг явж Стратер сайн. Стратер тий. Гайгүй Браун л юм уу та. За тий Крист Браун гайг хамгаалттай тий. Брюс Браун бас хамгийн гол юм зүгээр Никола Йокичийг ганцаараа хамгаалчих чадамжтай хүн байгаа юм л та. Гобер бол бүр үнэхээр сайн хамгаалж байгаа. Гобериг чаавс нөгөө нэг плей-оффт сул тал болдог гэдээсэн тэгэл өөр шүү гэдгийг харуулчихлаа л да. Энэ тоглолтын дээр Йокич талбай дээр хасах хасах 21 байсан тий. Хамгийн баг дундаа хамгийн өндөр нь байсан. Хамгийн өндөр хасахтай. Йокич ингэж харагдуулж байна. Гобер тий. Амар хамгаалж байгаа. Тэг бүр үнэхээр ядрааж илэлтэй. Ялангуяа тэр 4-р үеийн төгсгөл рүү бол бүр үнэхээр хилаацсан байгаа юм чи. Нөгөө талын харалтаа ерөөс даа хамгаалттай хүмүүс байгаа. Тэр хамгаалттай. Мактенес, Гобер, Ди Винчензо. За досом ороод ирж тий. Энэ аягүй хүн зурлал болохоор болчихлоо. Гейм дөрөв Денвер Ам юм уу гэмээр болцсон шүү дээ. Ер нь барыг 7 руу явах боломжтой болчих шиг боллоо шүү дээ. Гейм 3-4-ийг алдвал эвгүй. 2 жилийн өмнө 7 тоглох гаргасан шүү дээ. Гейм 4-ийг авал 7-оор явах. Тийм. 2-2 болчихвол 7 руу явах. Гейм 4-ийг одоо хамгийн чухал тоглолт болчиход энэ цувралын дараагийн. Алдаа бол ер нь хэцүү дээ. 4-2-оор дуусгах магадгүй болчих. Яг ч гэхдээ амар орж ирнэ гейм 4 дээр л. Шал өөр л орж ирнэ л дээ. Гобер жигэн сонирм болгоно.
Самбарт тэгээд Миннесота үнэхээр Амар бас байна. илүү. Нодлоор нэдэж яг ингэсэн юм аа. 6 гараар гарч ирээ. Тэгээ юу байхгүй хэдэрч Гэхдээ бид нар яг юуг одоо ингээд дутан үнэлж юу энэ тоглолт дээр энэ цуврал дээр Миннесотад тамга өгсөн байхгүй. байхгүй. За тэгээд яах юм шиг байна. Одоо хэвээрэл байгаа шүү дээ дэнэр дээр 6 тоглолт нэгээд 2-1 байгаа. Гэхдээ Миннесота бол яг ийм аюултай баг. Одоо бидний зүүн өндөртэй баг. Тамаг маамаг тэр өөрсдийнхөө нөгөө пикүүдийг хийж яхад Аарон Гордон гэдэг хүн гэмтэлгүй байлаа л та. Тоглож ийл л доо. Тэр Пейт Вотсон гэмтэлгүй тоглоно гэж хэлээ л та. гэмтэл бол тооцож чадахгүй шүү дээ. Тий, тэрийг чинь тооцох харахгүй болох. Дээд адилмын тэгээ яг сайн татгалжуулагч юм уу юм шиг байна уу? Үгүй сайн шүү дээ. Тэжгүй Гэхдээ байна. би бол одоо энэ плей-оффт байгаа багууд дундаас бүгд сайн засгаж болох шнэр. Зөвхөн нэг муу гэж хэлэх хүн миний хувьд бол Майк Браун. Майк Браун бас муу шүү дээ. Бас муугүй шүү дээ. Финал гараад үтсэн шүү дээ бас. Арга нь болоод гаргачихж байгаа Леброн хэрэг. юм аа. Гэтэл Леброны харахыг болоод Вилал өргөнөгдөж байна тэгээд. Тэгээ би гол нэг энэ цуврал сунж магадгүй дээр нэг энэ л санаа зовоод. Энтони Эдвардс юм гэмтэл. Энэ тоглолтын дундуур хэдэн удаа гарч яваа. Харин Тэгэл ороод ич юм. Тэгээд ороод ирнэ. Би сайтай л Тэгээ да. азар энэ тоглолт нь ингээ олон оноо тасарсан яваад байлаа л та. Түүнээс биш. Нэг хувцас руу яваал оноо ойрхон байсан бол тэгэл буцаалт халбаад гаргахаар байгаад байгаа байхгүй баг. Гейм 4-д ер нь цувралыг шийдэх болов гэж би харж байгаа зүгээр. Таам гэлж байна. За Дэнер Хожиг бол тэгээд яаж очих юм? Дэнер Хожиг бол Йокич одоо Гобери хамгаалтаас хамгийн их гарах хэрэгтэй шүү дээ. Арга болох хэрэгтэй. Тэ илүү одоо зүтгэлтэй тоглох юм одоо яах юм те. За энэ ингээ хоёр дахь гарч явж шүү дээ. Йокич гарах хэрэгтэй. Жамал Мөрөө сайн тоглох хэрэгтэй. Би ер нь Аарон Гордонгоо бол тэгээд энэ цуврал урттаа тэгээд ер нь Миннесота тал руугаа амжшүүл гэж бодлоо. Тэ магадлалс байгаа Гордон бол. Гордон бол хамгаалтанд, товтлогоонд хамгийн чухал нөлөөтэй хүн байгаа. энэ цувралын эхний тоглолтын дээр Миннесотагийн тасгалжуулагч нь Энтони Эдвардсыг 20 оноо авчиад байхад нь л ер нь зэв суусаа харагдсан гэл хатах хууг гэлцэн байсан байхгүй. Тэгээ 2 3 дахь тоглолтоос нь бол буцаад сайн тоглоод эхэлсэн ш. Цааш уусаа сар тоглоогүйсэн болохоор нөлөөсөн юм уу. Тэгээд Энтони Эдвардсыг гимтэх гээд байгаа юм шиг л харагдаад байна. Ялангуяа Харин би энэ гимтэлт нь л санаа зовоод. Энэ л энэ зүгээр цувралыг ингээ буцаага оронгоор нэргүүлчих магадгүй юм болчихгүй байгаа. Гимтэл нь. Эхний тоглолтыг би тайлбарсан санаж байна. Тэрэн дээр яг эхлэлдээ нэг юм сонин тоглоод эвгүй байгаадсан байхгүй. Тэгж 2 дугаар хасаас бол ерөөсө гимтэйг юм шиг зүгээр тоглолцсон юм. Тэгээ сая 2 дахь тоглолт 3 дахь тоглолтууд дээр ер нь л нэг болж өгөөлөл хувцайлах руу гарч авчих гэдэг. Нэг жоохон зөөр илрээл яваад байна. Зөөврлээд байгаа юм. 100% Энтони Эдвардс биш байгаа даа. Тийм байна. Тэгээ хамгийн гол нь Энтони Эдвардс яг хөө сайн байгаа. Гэтэ тийм бүр цоорсон амар байж чадахгүй байгаа гинтлээсээ болоод юм уу. Туслах дөрүүд нь сайн. Тэгэхээр тийм туслах дөрүүд нь амар байгаа. Ялангуяа энэ Тосум уу. X Factor. Бүр Чикаго Булсээс хүн бас ингэж сайн тоглолт юм аа гэнээр байгаа. Boost 45 тоглолтод оролцсон. Миннесотад ирээд 24 тоглолтод оролцсон. Тэгээд энэ үйлрэлд үзүүлж байгаа бүх статистик үзүүлэлтүүд нь карьерийн хамгийн өндөр үзүүлэлтүүд байна лээ Тосум уу? Тамирчны тэгээд хамгийн гол юу ч нөө зөв газар очно гэдэг чинь одоо. Тэ. Муу дасгалжуулагч за муу ч явах нь таардгүй арга барилтанд зохицохгүй дасгалжуулагч нар очих юм бол тэгээд талбайд гарахгүй ч юм уу тэгээд ямар нэгэн байдлаар тэгээд Танаас тэгээд Дэнерийнхний уурыг хөргчүүдаа гэсэн тэгээд өөрөө бол бардам сайхан Амандаа хүртийн тий. тэгээд сайн. Тэг 13-аас 9 гэж товтлсон шүү дээ. Энд чинь бүр амар Оо хамгаалагч нартай штэ гээд 13-аас 9 товтолж яах гэдэг чинь. намайг хийн хамгаалахын танаар бүр голоор нь тохож бахад тий хоёрын дээрээс Йокичийн хоёрын дээрээс үлээ тогч бахад алж байгаа. Тэр тэгээд юу Мактенес арай л хүнд ярилцлага өгчүүдээ харин гээд айжсэн би бас чинь тэгж бодсон. тэгж зөрөгтэй ярилцлага өгсөн шалтгаан нь энэ үйлрэлт хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн Баг нь баг нь Дэнүр юм байна. 25 оноо, 21 оноо улирлын хамгийн өндөр оноонуудаа дандаа Дэнүр хийсэн. ер нь мэдчихэл байсан юм байна л да. Намайг хамгаалдаг хүн байхгүй гэдгийг нь. ер нь өөрчлөсөн тэгээд санагддаг л байлгүй дээ. Тийм. Яг өөрөө мэддэг болсон. хар тий. Тийм. За энэ бол надаас удаан, энэ намайг гүйцэтгэв ч гэдэг юм ингээд мэддэг юм байна л. Улирлын карьер хаянд Лейкерс эсрэг байл. Тэгээ нөгөө талаасаа бас Lexus бас наач амар тоглолт. Харин тийм нөгөө талаасаа одоо нөгөө Рэндлтэй, Эдвардстай, Мактенес дээр яг үнэндээ хамгаалттай анхаарал тэгж бүрэн очихгүй шүү дээ. Одоо энэ чинь багийнхаа одоо тэр илүү бөмбөггүй За тоглолт. ямар ч байсан давхар хамгаалт очно гэж төлөвлөгөөлөө боловсрохгүй. Тэгэхээр чинь өөрт нь одоо илүү юм амар довтлох ч юм уу ийм зүйл байдаг гэж болно гэж бодоод байгаа. Тэгэхээр Мактенесийн хэлж байгаа
хэлсэн үг нь бол ямар ч нэг хоосон үг биш юм байна. Би ямар ч зүйл цуурлыг чинь бараг шийдэж магадгүй шүү гэдэг утгаараас хэлж шүү дээ. Тийм байна. За Вембигийн талханд хөдөлсөн энэ 7 хоногт. Яа, амар юм болсон тэр. Монгол бол зөв байрна үстэй. Монгол бол барайл нэгдүгээр хороол борол хавар очоод Тэгэл барайч нар байдаг юм да. Бариулаа сайхан нэг хоног Манайхан л тэгдэг. Өсрөл 2 хоног тий. Өөрөө амар. Гэхдээ уг нь барайдлах шаардлагагүй нэг татуу юм дээр гівтүүлж байгаа татуу ном хөлнийх хоёр хөлөнд доор тавьж байгаа зогчдөө шүү дээ. Танхимын хөдөлгөөн нэг хөл хоёр хөлний юм уртваг нь олчдөг гэдэг шиг. Тий, зөрчдөг тий. Тэгж байгаа нэг уланд нь юм тавьж байгаа Татуу юм тавьж байгаа зогчдөө юм да. барайл маац чаах. Энэ гэдэг сервис асуудал л да. Америкт бол манайхан л нэг жижиг юм шиг бодоод байгаа болохоос. За тэгээд Вембигүү тоглосон ч гэсэн тэгээд асуудалгүй байна өө. Ажил та. Корнет хүртэл 3-аас хийлээ гэж бас тийм ээ. Кэсл алдаг заслаа тий. Өмнөх тоглолтоор нь хожигдсан байсан шүү дээ. Улиралтаа нэг ч удаа 3-аас оруулаагүй мөртлөө плей-оффт 3-аас оруулсан. Юу 8 9 оноос хойш анхны тохиолдол үү? Корнетийн хуу. Тий. Сонирхолтой л. Энэ гэхдээ Портленд өнөөдөр уг нь бол ихний баг 3 үе сайн үтсэ. Тийм, ер нь за өнөөдөр Тий, бараг хожчихоор юм уу гэж хэлсэн. Тий. Тэгэл барилччихжээ. Нөгөө Стефан Кас, Дилн Харпер хоёр ч юм бүр дийлддэг юм байна. Өмнөх тоглолтоор хожигдсан байсан шүү дээ. Тий. Зүгээр өөртөө л сонь алдаа гаргаа тий. Бас үнэн, тий. Кэсл баахан дундаас эйр бол шидэв. Тий. Хич эйр болж Ер нь бол 3-0 байхаар Болцсон. болцсон байхаар тий. Кэсл өнөөдөр тэгээд ямар айгуу сайн төгссөн л тий. Дэлэн Харпер ер нь айгу гоё руки юм аа. Ерөөсөө юм руки биш юм шиг руки юм аа. Нэг тийм. Удам. Харин тийм байна. Тий. Одоо яг нөгөө нэг аав нь яг Ро Харпер чинь нэг ийм чанга том биетэй хамгаалттай холбогч байсан шүү дээ. Тэгээ баг аав шигэ болоод эхэлж Тэгээ аав нь өөрөө ийм орчинд байгаад үзсэн хүн мэддэг чаддаг хүнээр хэлж байгаа шүү дээ. Плей-оффтод ингэдэн тэгдэн ингээл. Тэгэхээр ч арай өөр л дөө. би бол энэ Скут Хендерсны өмнөөс баяртай байгаа. Карьераа эргүүлчлээ энэ залуу. Ёстой тэглээ. Ер нь нээдтэй хизээ NBA-ийн багаас хасагдах юм бол одоо гимээр л байсан шүү дээ. Евролиг руу явах ойрхон л байсан да ер нь. Гэсэн чинь бүр үнэхээр энэ үлрэлт бол ялангуяа энэ гарснаас хойш бол бүр онцгойрч байна. Жирүү өнөөдөр уг нь үнэхээр тултал сайн тоглож оноогоо авлаа. Хендерсон сайн тоглолоо. Яалчгүй Спорсийн нөгөө багийн цагсан мөмбийг дийлсэн үлдээ. Одоо нөгөө Спорсийн тоглогч нар болохоор 35-6-аас дээш минут тоглож байгаа тоглогч Тийм байна. ачаал хуваагаад айгүй гоё байгаа. Тэгээ олуулаад тоглоод байгаа. Тэгэнгүүт өнөөдөр Жирүү хаалын хамгийн энэ талбай дээр байгаа ахмад тоглогч 40 минут тоглож байгаа шүү. Тиймэрхүү. Тэгэхээр зүгээр аргагүй зүйлтэй. Портленд дэвдэл тий. Тэгжиж Жирүүнийг 29 он авч байгаа. Тэгтээ бас ч гэж Портленд чинь бас Спорстэй яг хүнийхээ тоогоор бол бас гаргахаар тоглогч нар уг нь байгаад байгаа шүү дээ. Ялчгүй нэг хувь тоглогчдын ур чадвар бас арай хөрөхгүй байна л да Спорсийн. Ер нь л дутуултаа. Потенциал дутаад байна тий. За ялчгүй дутаад. Нэрсийн одоо ингэ нэг танил нэрс байгаа боловч яг гаргах чи ихээр хэцүү. Одоо Спорс жишээ нь баг ингээл 10 ашиглаж чинь тий. Йоо энэ амар. Тэгэхэд ашиглахгүй байгаа цаана дахиад туршлагатай хүмүүс байгаа байхгүй Спорст бол жишээ нь. Олиник ч байт юм уу тий. Яг үнэ. Ламлич байт юм уу. Үр арга ятхад гаргахад за ямар ч байсан нэг буруу үйлдэл хийхэргүй болсод шүү дээ. Олимпик дээр ямар амьс үүссэн бэ? Үүсэн дээр богино амьс үүссэн байсан. Би нэг бичлэг харсан. Бас өөр бүс шүү дээ. За тэгээд шагааг амьс үүдэн шүү дээ. Дилн Харпер Касл хоёрын сайн тоглолтоор Вембиг үлгсэн асуудал хожижлоо. Энэний өмнөх төр хожигдсон тоглолтынхоо араас хин хилцсэн байлаа. Портленд ер нь нөгөө чанга хатуу тоглолттой нуруулаг юм баг болохоор бас Вембигүү тоглох эвгүй авах болно гэж ийсэн. Гэхдээ ямарчсан л хожижлоо. Хожно. Энэ харин сая өмнөх дээр өөрөөсөө багталж байгааг ойлгочихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь бол Спорс тэгэл нэг тийм амараа бол хожихооргүй юм шиг байна. Одоо дөрөвдөлтөөр мэдгүй Портленд бас яагаад хожиж болохгүй шүү дээ. Хэрвээ дахиад Вемби байхгүй бол Вемби байвал тэгээ эмчилгээг байлгүй дээ. Одоо Вемби дөрөв дээр ирэхгүй байх л та. Цаа хожсон болохоор. 2-1 болоо даваа авцсан учраас нэг ирэх гэж яарах болох л та. Тэгээ Авди яг бүр нэг уйлралт плейнд тоглоод байсан шиг бүр лидер төвшөнд тоглоулахгүйгээр байж чадаад байна л та хамгаалал. Тэгэл дээ. Одоо Авди дээр чи хин аваад л хамгаалтан дээр. Харпер марпер авчихсан. Касл авчихсан. Касл Харпер хоёр. Харпер сэлгэнээс л дээ. Касл л эхлээд очиж байгаа байх л та. За тэгээд Спорсын хувьд шагналууд түгээд эхэлсэн. За энэ чинь энэ хүмүүсийн анхных нь бол мэдээж биш ах уу. 100% саналаар үнцэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Түүхэнд анхны тоглогч боллоо. За мөн хамгийн залуу үнцэнт шилдэг хамгаалалт тоглогч боллоо үнцэнтэй тоглогч гин.
Тэгээд энэ доор нь байгаа нэрсүүд бас дэндүү хайран байгаа биз. Харин одоо Энэ энэ чэт зүгээр дараагийн эдэн жил авч чадахгүй чадахгүй. Чэт бүх насаараа Вембид ингээд Вемби дараачлаас дарагдахаар болчихж байгаа хөөх. MVP рүү явчихна. Дараачлаас шилдэг хамгаалагч руу нэгс явахгүй байх тийм. MVP рүү явчихна. Одоо тийм дүүрэн бүр тэр дор явж шít. Бэм Адибоё хамгийн дор нь явж шít. Гобер Вебер ч одоо Йокичиг амар хамгаалаад байгаа хүмүүс маань эхний 4-3-т байхгүй л байгаа хөөх жишээ тий. Одоо тийм Вембигийн бурууч юу аах вэ? Тэгэл Зүг. жоохон утгагүй. Тэгээд одоо MVP рүү явчихна. Тэгээ нөгөө хэд нь тэгээ шагнал. Одоо энэ яг нөгөө нэг Жордантай нэг үед тоглож исэн хүмүүс яаж золиос болж ирснийг бид нар одоо яг Вембигээс харна гэж байна тий. Яг Гинтлэхгүй л бол дараагийн баг 10 жилийн шагналыг Вемби дандаа авах. одоо Вембиг зүгээр за улир Юу гэж тийм байх юм бол. Үгүй аах. хин блэ? Хин Пирс үрсэлтний хэлсэн ямар ч байлоо. үрсэлт харахгүй байна. Гэхдээ ингэдэж штэ. Наа шагналаа зүгээр Вембигийн нэрмж толго. Наадах ч угаасаа наа чи 10 дараалж аавна. Шагналаа чи ингэдэж штэ. 1-2 жил ингээ өгчөнгүүдэд өөдчихдээ штэ. Тэгээ өөрөнд өгчдөг байхгүй юу? Тэр жишээ нь Йокич те бас Йокич золиос нь байна, Леброн золиос нь байна. Өөр хэм байна те. Энэ MVP-ийн золиос зөндөө хүмүүс байгаа шүү. Одоо Вемби юм нэг Өөдснөөс удирдал 3.5 хаалт маалт гэдэг чинь зүгээр юм стандарт юм шиг болгоод өчөж байгаа юм. Тийм. Одоо сонирн биш болоод их чинь дараа жил Одоо энэ чинь сүүлийн 3 удирдал дарааж 3-аас дээш хаалт унжиллаа шүү дээ. Одоо орж ирсэн тоглосон бүх жилдээ. Гэхдээ хаалтын тоон буураад байгаа сонирхолтой руки жилээс нь харьцуулахад. Тэр чинь 3.1 болцсон. жоохон туршлагатай болоод хаалт их момент үүсэхгүйгээр хамгаал сураад нэгсэн үг байхгүй юу? Байрлалаа эзлэх. Тэгээ нөгөө өөдөөс нь ч гэсэн тоглож байгаа улсууд чинь бас нэг энэний өөдөөс яаж давтлах уу гэдгээ аргыг нь олоод нэг аргыг нь олж эхэлж байгаа байл. Гэтэл дараагийн жилүүдэд Вембид өгөхгүй бол бас шудраг бурс болоо явчих чинь чинь яачгүй статистик үзүүлэлтээр типо явах нь хангалттай нотлогдоод ахад өгөхгүй байгаа дэвэл. Тэгээд тийм шагнал тохиолдол зөндөл байгаа шүү дээ. Одоо энэ жилийн Йокич бол бас шудраг болсон шүү дээ. Трипл дабл дуучлаад их ч одоо юу MVP гэхдээ яг MVP арай өөр ш. MVP арай өөр Авчиж магадгүй шүү. MVP чи багийн амжилт ихний 3 дээр байна. Трипл дабл дуулж байгаа MVP-ийн өрсөлдөөн бол нэлээд өрсөлдөөнтэй өрнөд байгаа шүү дээ. Шээ бол 30 донол авч байгаа шүү дээ. 30 доноо 5 дамжуулныг 5 тэгээ сайн баг дээр тоглож байгаа шүү дээ. Ер нь бол. За та байлаа шүү дээ. За окей. Тэр нэгээс өөр Йокич авах гэрээ. Келтэн Джонсон шилдэг 6-т тоглогч болсон. Тэгээ статистикээр бас яхахгүй марахгүйгээр л авахар байсан юм байлээ тийм. Чи хэдэн өрсөлдөд лээ? Юу? Хайми Акис Junior. Аймэтэрс. Энд ойлгомжтой болчихлоо тийм. Одоо ингээ харахаар тэгээ Spurs юм юмтай л байгаад юм л да. Тийм байгааз. Шилдэг дасгалжуулагчтай өрсөлдөөнд бас Мил Джонсон явж байгаа шүү дээ. Сайн дасгалжуулагч байна. Сайн хамгаалагч байна. Вемби ч бас MVP-г өрсөлдөөнд яригдчихсэн. Тэгээд 6 дахь тоглогч байна. Туршлагатай тоглогч байна, бокс байна. Гоё рукинер Амар эвгүүл байна. Амар рукинер байна. Тийм. Өнгөрсөн жилийн шилдэг руки Брайант байна бас тийм. Брайант ч бас гоё залуу. Өстой 9 шидэн бүртчихэл юм л да. Тэгээд сэлгэнээс энэ шагналыг Спорсын төвөнд өрч байгаа 3 дахь 2 дахь тоглогч боллоо. Манугаас хойш юм уу тийм. Манугаас хойш. Жиролди баг 2 авсан. Авсан нийт тоноо Манугаас өндөр байгаа юм байна шүү дээ. нэг зааш хандлага мандлага айгу сайн юм шиг байгаа маа, сайн хүн юм шиг. Тэгээ сайн нөгөө гэрийнхэнтэйгээ шагнал авахдаа зурагтаар мэдээгээ сонсоод уйлаад байж исэн. Тэр гэрт нэг өвөө нас орсон гэлөө нэг тийм л нэг уух шүтэн болсон юм уух шүтэн болсон. Тэгээд тийм мөч тохиолдсон байсан. Тэгээ энэ үйлрэл ер нь миний хувьд айгу хүнд жил болж байна гэж ярьсан байсан. Тэгээ ямар ч үйлрлийн төгсгөл хэсэг дээр хүсчихсэн шагналаа авлаа да. Нэг хэсэг чи одоо Спорсээс бүр сольжч магадгүй гэж хэлсэн юм шүү дээ. Тийм. Эвгүй болцсон байсан шүү дээ. Тэгсэн тэгээд буцаад өөрийгөө нэг өөр дүрээр харуулж эхэллээ л дээ. Тэр нь үнэхээр гоё байна. Ямарсан өөрийнхөө хувьд маш том ядалттай үйлрэл болж байгаа юм байна л да. За дараагийн цувралт руу шилжээ. Өнөг бүсийн нэг болон 8 дугаар байрын учраа яалтчгүй тэгээд хамгийн нэг хэцүү хамгийн өөдрөгтэй зурлаа. Тийм. Эндээс нэг яриад байгаа байхгүй зүгээр баг юу JW гэрлэлийг ярьсан дээр өөр. За JW дараа нэрээ шийдвэр дээр. Удирлын шилдэг клач тоглогчийнхаа Энэ шагналыг үлснүүд болсон тийм. Энэ бид олсоос. 175 оноо. Яг энэ дээр тэгэхээр би зүгээр нэг хүн файнал 3-т нь багтаагууд гайхсан. Брансон финалийн 3-т нь байгаагүй. Тэр бас юм байсан. Энэ шэйн тэр юу мө бол статистик нь бол амар л та клач гэж байгаа. Уг нь энэ тоглолтын дээр J-да амар ихлүүлсэн юм аа. JW бараг алдахгүй тогтлоод 19 он авцсан явж ирсэн. энэ жил ер нь их тоглоог шүү дээ JW. Ер нь плей оффт гоё уучраа болоод улиралд байсан шиг биш сайн тоглоод эхэллээ гэж бодвол баярлаа яжсэн чинь тэгээд тэр.
Тэгээ гуйны хар ер нь тэгээ нэгдүгээр зэрэг гэсэн шүү дээ. Бүр хүнднээс дээ. Гүү. хамгийн гай гэсэн үг л дээ. Лукач 2 дээ. Тэгтээ нэгдүгээр зэргийн урагдалт шүү дээ. Нэг юм Лукач урагдаг үү те? Лукач бол сунал. Арай урагдаг гэсэн. Тэгээ нөгөө өмнөх гуйн биш нөгөө гуйн. Тий нөгөө баруун нь зүүн үү? Тий. Ер нь энэ хоёр гуйн ер нь болохоо байж л байгаа юм да. Тэгвэл одоо юу ч ирэхгүй юм шүү дээ. Эсвэл Эсвэл надад нэг л. ачааллын юм л та уул нь үлрэлт зөвхөн тоглолтод оролцсон юмсан тэгээд. Ер нь яг одоо Аранга ордныг эхний хэсэгт ярьсан шүү дээ. Яг адилхан байхгүй. Тэгвэл магадгүй Спурстэй гарч ирлээ гэж зүр төсөөлөө те. Спурсыг бол яагаад ч дийлэхэрэг бол. Зөв миний бодол шүү те. JW бол шүү дээ. JW бол ер нь хэцүү шүү. JW яг энэ нэг гоцолсон. Тэгээд одоо магадгүй Лекслээ таарах авчихлаа шүү дээ. Лекслээ. Тэ? Хүсэн үлээс нь та уучраа болж байгаа шүү Лекс. Яалчгүй JW хэрэгтэй л дээ. Тэгээ шээ бол бүр үнэхээр амар билээ ёо. Яаж тэгж оноо аваад байгаа юм гэмэрл авах юм. Сансыг нэг хожил авах болоо гэж бодож байна уу? Ахгүй хаа. Одоо зөв JW Гэхдээ JW тэгээд Phoenix нэг гэртээ нэг сайн үзүүл үзээд хожих хаа нэг тоглолт. нэг ойрхон үзэл тэгээд эцэг өчөд идэх та тэгээд. Түүнээс ер нь хэцүү юм байл л дээ. Тэгээд Brooks ч тэгээд өөрөө шэйг өдөж өөрийгөө тоглолтоос гаргах юм бас. Нөө чи юу яа л та нэг 2 3 ингээд хол хожчихоор 2 хол хожчихоор нэг тайвширч орж ирнэ л дээ. Тэгнь. Таандар. Гейм 3 дээр тавьчих нь гейм 4 дээр тавьчих нь. Тэрэн дээр нь л ойрхон үзэл тэгээд. Хожил тий. Хожигдол нэг тийм үйл болох юм. За цуврал дуусгаар нь дараа 7 хоногт ярил гэж бодсон. Гэхдээ одоо ингээд бүкэртэй энэ янзаараа цааш одоо санс ямар ч юм битээ. Яг энэ үлрэл ингээд плей-оффт орно гэж сансыг бодоогүй л дээ. Ингэж ирсэн нь амжилт юм шиг хэрнээ. Амжилт шүү дээ санс юу. Тэгээд ингээд нэг Одоо энэ баг ер нь бол баг болгоо өөрөөр зөвлөгөө байгаа шүү дээ. 4 номер будтай талбай тоглогч бол зайлшгүй хэрэгтэй байна уу? Яаж ч одоо Марк Вильямс нэг гимтчих юм аа. Тэрийг солиог зөв болсон шүү дээ. Энэ одоо хэд хуурж байна те. Нэг болохоор Марк Вильямсыг авах байсан гэх. Нэг болохоор бол Марк Уильямс бол Чет эсрэг бүр үнэндээ дэндүү үүлгэж байгаа байхгүй ямар ч гарц гаргалгаа байх. Одоо энэ Чет таатанчтай нөрч доор бол бүр үнэхээр дээрлэж байгаа. Одоо энэ харалт зүг руки залуу ингээд тоглохоос өөр аргагүй болж байгаа. өдөл одоо тоглоно шүү дээ. Харин тийм хөнгүүм ч. Тэгээ нэг цувралт нэг гоё X factor гарч ирээл те нэг гоё үзүүштэй тоглолт моголт гардаг энэ цувралт ерөөсөө тийм зүйл яг үндэ айлгаа. Phoenix тэгээд бас холбогччгүй үстий. Яг холбогч хүн байхгүй. Байхгүй харин тийм. Тэгтээ баахан хамгаалагч нартай. NBA-ээр яг тийм холбогч байхгүй болчиход шүү дээ. Тийм лиг нь өөрөө Төвч шаварлаж байгаа юм байна. Холбогч шавуулж байгаа. За тэгээд clutch player Shane статыг үзье дөө. Одоо JW-ийн гинтлэгч угаасаа ярьчлаа. Тэгээд JW нь юу шийдэх болоо да энэ жил OKC-гээ Үлрэрлийг үү? үлрлийг. За энэ жил clutch мөчүүд жишээ 175 он авсан юм байна. Энэгээрээ лигийг тэргүүлсэн. За тэгээд clutch мөч дунджаар 6.5 он авсан. Тоглолтын сүүлийн 5 минут 5 онооны зөрүүтэй явж байгаа тоглолтын дэр гэсэн үг. Клатч мөч гэдэг. Ардаа гайдээсээ бол ер нь энэ статистикүүд нь хол тасархаа юм. 16 удаа оноо илүү. 16 удаа оноо илүү гаргасан тавталгаа юм шиг. Амар юм. Бас бусдаасаа тасархаа юм. Үнэхээр аимшигтай сэтгэл зүйтэй маа. Тэгээд 100% залдар авсан байх. Тэгтээ яг 100 биш байсан. 70 эдүүний санал мал авсан болов нэгдүгээр байна. Тэрийг харж ирсэн юм аас. За юм байна да. Тэгээд энэ цуврал яг энэ цувралч JW-ч байсан тэгээд нэг гарчих байх. Зүгээр дараагийн шатруу дараагийн дээрэж гайгүй. Тэсний финал Таарал дээрээ те. гэж бодоод. Дараагийнх дээр баг шал өөр лиг гэсэн. Хүснэгтийг харъя да. Шал өөр Lakers болсон байна үстэй. Ганцаараа гуравтыг гээд явж Lakers-ийг ямар ер нь JW очно гэж бодож байна уу? Хочин гэж бодож байна би. Үгүй л дээ. За дараа нь таархараад яа таа. Уус тэр таар магадгүй өндөр шүү дээ. Ер нь бол одоо ер нь таарна гэд үзчихэд гингүй. Яа. За хаа нэрнгээсээ би танд амлаа хараарай. За хоёр таархад дээ. За Миннесота Денвер баларч. Юун дээр бол эргэрэг болсон те ер нь бол JW. Ирэхгүй бах. Энэ цувралтад ирэхгүй байх. Дараагийн цувралд боломжгүй болсон. 7 хоногоор эмчид үзүүлж явна гэхэр чи цуврал нь дуусчих шүү дээ. Одоо тэгэл баг Spurs OKC Lakers 3 угаасаа тэгэл Явчихна л. гараал цаашаа явчих юм шүү. Денвер Миннесота сунж үлдэх гэдэг. Тэр сунж үлдэх тий. Тэр харин гейм 4 дээр яг шийдэх гэдэг байна.
сунах уу? 3-1 болчвол гэтээ Денвер нэг 4-2 3-2 болгоно. Талбай дээр 3-2 болгоно. Тэгээд хамгийн бага хотод 6 тоглолтоо хүрнэ. тий. Гордоныг имтэл яах вэ гэж бас тий. Тийм байна да. Ер нь өрөндийн хамгийн гоё цуврал Миннесотад энэ үрэл болж байна Тий, тэглээ л дээ. За ингээд энэ түрээ тэгсэн хугацаанд завсралын эргэж ирэхдээ бид дорнодын цувралуудын талаар ярилцах болно. Баазрын мэдтгэгчээр хамтдаа төрүүлж чадах нь Unitel Group. Эргэн татам ойрол Баазар улирлын 26 дахь дугаараа хүргэж байгаа. Дорнодын талаар ярилццгаая. Boston Celtics Philly-гийн 3 дахь тоглолт. Энэ цуврал сайн цуврал болоод байгаа маа. Сонирм биш ээ. Нэг тоглолтод VJ.com бол зүгээр сайн тоглоод цоорцсон болохоос Би харин тэрэнд ягаа бостоо очиж үгүй гайхаад байгаа. тэгэл тооцоолоогүй өнгөтэн 5 оноо авчаарсан тэгэл шоконд орохгүй та нэг жоох юу бацаан гараад ирүүгээл. Ер нь Philly гэхдээ сайн үзээд байгаа юм шүү. Сайн үзээ. Харин тийм. Тэгээ хамгийн гол нь Вучевич гэдэг хүн гарч ирэхээр тэрний талаар оноо гоож ядах юм. Тэгээ шүү дээ. Ямар амар үгэн чи. Тэр Embiid байсан бол гэж би бас бодлоо. Би нөлөө үзүүл шүү. Энэ зурлаар 90 байсан бол Тэ. Энэ бодтой талбайд бол бас Boston Embiid шиг одоо тийм хэмжээний хүнийг бол хамгаалах хэцүү юм билий. Хэцүү. Тэгээ нэг юм байна. Сүүлийн 3 жил ер нь нэг тийм онц гоё гоцгоороод байсан рукинер байгаагүй дээ. Энэ жилийн рукинер гэсэн чинь плей-оффт бага оноолтоор тэргүүлээд шүү дээ. Тэгэл бодохоор чанартай гэж хэлээд байсан нь яг одоо л бүр утгаараа харагдчихж байна. Одоо хамгийн аюултай нь эх жилийнх чинь бүр амар гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо сайн нөгөө AJ Dibance, Darren Peterson гэдэг хоёр залуу, коллежийн залуу нэрээ өгчлөө. Тэр нь ээлжлээд өгөөд эхэллээ тий. Тэгэхээр эх жил бүр л хүлээлттэй байгаа шүү дээ. Ээж комбос бол улирлын нэгдээс ахуулаад гой тоглолтууд айгүй хэрэг авахгүй. Одоо яг энэ нэг тоглолтыг яг л руки наваа гарчлаа шүү дээ Макс. Ээж ком гэхдээ ер нь улирлын турш Бостны эсрэг хамгийн сайн тоглосон. Тэгсэн. Тоглолт болгоно. Руки тоглолт авч гарна гэдэг чинь бас гайхалтай шүү дээ. Тийм шүү дээ. Нэг талаасаа гайхалтай. Тийм төгөр байна уу билээ авч. Нэг талаасаа гайхалтай. Нөгөө талаасаа Magic Johnson баг шүү. Баг нь ямар хэмжээнд байгааг бас харуулж байгаа байхгүй. Magic Johnson бүр авраг төтөлсөн шүү дээ. Авраг тийм шүү дээ. Бүр төвийн байрал дээр төвд гараад авраг авсан юм чи. LeBron руки жилдээ ч плей-оффт ороогүй. Яг тэр багийн хэлээ л дээ. Орсон бол хэр тоглох гэсэн бас асуудал л дээ. Мэл орж илөө. Tatum л руки жилдээ шууд плей-офф дэше яваад үзсэн биз дээ. Тэгсэн. Сайн тоглосон шүү дээ Tatum бас тий. Сайн тоглосон. LeBron-оос тохож мохот. Тий. Тэр Клибленд гарч явжсэн. Балкат толгой хадгалсан байдаг биз дээ. Тогч байгаа зураг. Тэрээс хадгалгаар зураг л таа. Амар тогсон тий. Амар тогсон. Tatum одоо ер нь формо гоё олчих шиг боллоо. Тэр нөгөө болохгүй байгаа нөгөө шидэлтийн гүйцэтгэл байна Tatum. Гэтэ өнөөдөр бол энэ чинь бас Philly айгүй сайн үзэж байгаа шүү дээ тэнцүүхэн. Тэгэхэд тэр төгсгөлд эвгүй үед бол Tatum хоёр маш чухал шидэлт хийсэн. Гэхдээ нөгөө нэг Бостон чинь 1982 оноос хойш л энэ Philly-д ерөөсөө цуврал хожигдоогүй юм байлээ. Одоо хүртлөө. Тийм. Тэгээд Жо марцсан бохгүй. Тэгвэл дарддаг юм шүү. 82 оноос хойш гэж. Мазуулагийн удирдлага доор эхний шатны цувралд 4 тик гэсэн амжилт. 44 жил юм уу? Philly-гийн жиг энэ хойш тэгвэл юу гэж ярихгүй юм шүү. Rival биш. Тэрийг ярь Embiid хэлсэн шүү дээ. Rival биш. Манайх rival биш ээ. Манайх дандаа алуулдсан шүү дээ гэд Embiid өөрөө хэлсэн бохгүй юу? 44 жил хожигдчихар ч одоо яаж rival байх вэ те? Бостон rival гэвэл Нью-Йорктойгоо л rival. East-тэй. East-тэй бол. West-тэй Lakers-тэй те. Өнөөдөр тэгээс самбарт үнэхээр алуулж илээ. Ээж комд 10 самбар авч байгаа шүү дээ. Руки. Харин Бостны түүний байрлал асуудал болох гэдэг. Түүнээс бусад байрлал бол угаасаа маш сайн байна шүү дээ. Тэгээд яг хожигдсан нөгөө хоёр тоглолтод Edgecomb сайн тоосноос гадна Бостонгоос өөрөө нөгөө Pritchard, Derrick White хоёр 5 аваа. их гүйцэтгэл муу байсан юм л да. Нийлээд 20 тоглолтод 25% тоглосон байсан баха. 4 тоглолт оночлолсон нийлээд 20-оос. Тэр хоёр ч хоёулаа тэгж тоглож болохгүй бол. Харин тийм. Тэгэхээр хожигдсоноос аргагүй. Би сая Бостны самбарыг биш, Philly-гийн самбарыг ирсэн шүү. А дотоо муу байгаа гэж юу? Үүдээ Embiid хүн ч аргач. Аден Бона гэдэг хүн гараанд гарч. Драмад ч харин ч бас сэлгэнээс хөөрхөн үзээд байна. Тэгээ оноо энэ эвгүй ингээ ойрцсон шүү дээ. Мөчөөч хамгаалт нь ингээ ер нь л суултаар болоод байгаа маа. За Tatum нөгөө нэг хоёр чухал шидэлт энэ шидэлтэй. Манай оны техник л нэг жоохон сонин өөрчлөгдсөн байна. Харин тийм.
Чи өөр шидэд рүү. Тий, нэг л өөр шидэд байгаа. Лонзо нэг эвгүй шиддэг гэсэн карманасаа гомд гаргаж шидэж байгаа юм шиг. Тейтумын яг өмнөх Тейтумын шидлтийн техник биш болчиход байгаа юм аа. Одоо өнөөдөр Tyrese Maxx-ыг 31 оноо аваад Paul George-оос 18 онооны тусламж ирмээргүй байгаа байхгүй тий. Фили хожиг гэж ивэл Paul George-ыг нэмээд Paul дахиад George-оос угаас юм хүлээх. 30 оноо авах. Өмнөх 7 хоногт хэлжсэн Paul George-оос. Paul George л ер нь хэцүү дээ. Ер нь Филигийнхээ өөрчлөөж хожиг гэж нэг бодохгүй байгаа хөө яг үнэ. Нөгөө бодож байгаа л гэдэг яриа шүү дээ. Одоо гэхдээ нэг гаргалгаа байна чи 2-1 шүү дээ дөнгөж. Эмбид ирнэ шүү дээ дараагийн тоглолтын дээр магадгүй ирэх боломжтой гэж байгаа. Тэгчин бол бас найдлага байгаа. Энэ цуврал сунж хоёр болгоч тийм. Эмбид ирүүлэх гоё болох гээд байна тий. Эмбид би одоо айлбал хурдан ирээсэй л гэж бодоод байна. Тэгжиж энэ цуврал сунж магадгүй байхгүй. Гэхдээ мэдээж даваа талтай баг нь босстой хിവэрээ. За Босны плей-оффын лидерүүдийг. За өнөөдөр тэгээд Браун нэг рекорд хийсэн. Роберт Парришийн Босны түүхэнд плей-оффын тоглолтод нийтдээ одоо карьертаа хамгийн олон авсан тоглолтын жагсаалтанд байр агсан. Тийм байна. Гэхдээ Парришаас 30 тоглолт дутуу хийсэн мөртлөө дээр нь гарчиж байгаа. За Тейтумынх бол бүр 3005 гэдэг. Тейтум 124 хүн тоглолтод. Өөр дээш гараад. Шари бүрд мөрдөг гүйцэн цаг усны асуудал юм. Тий. 897 оноо гэдэг чинь. Нэг Ер нь жилийн хоёулаа плей-офф гүйцэтгэх юм байна тий. нэг жилийн плей-офф хэдэн оноо авах вэ? За 500 оноо ч юм уу тий. Тийм л ах. Хэд тоглохоос бол. Тий яг за бүсийн финал хүртэл гээл бодъё л За да. нэг 20 тоглолт тоглоно гэж боддог. 20 тоглолтод оролцоод 30 оноо. 20 оноо дундчлээ л да. 400. 400. Тий. Тэгэхээр ер нь 500 оноо авах боломжтой байгаа. Тийм байна. Тэгэхээр нэг 2 үлрэлийн плей-офф тултал явчихад бол эвдчихээр байгаа шүү Тийм байна. Цаг усны асуудал юм. дээ. Тэгээд тоглолтын тоон баг тэнцүүхэн тэгээд эвдээд ороод ирэх боломжтой байгаа. За дараагийн цуврал руу шилжиж энэ бүр үнэхээр гоё цуврал болж байна. Сүүлийн 2 тоглолт нь хоёулаа нэг онооны зөрүүтэй дуусч байгаа шүү. Энэ яг юу болоод байгааг би ерөөс юу ч ойлгохгүй. Ерөөс ойлгохгүй шүү дээ. Нью-Йорк Никс Атлантаг барахгүй байна тэгээж болоо. Энд гейм 2 дээр. Өнгөрсөн 7 хоног яг ярьжсэн биз дээ. Ер нь хурдаараа бол хав илүү шүү Атланта гэд. Энэ ямар шорт дунд болоогүй. Энэ гейм 2 дээр эдгээр бүр хөлж байгаа хаа. 10 оноо илүү заяа. Нью-Йорк. Тийм шүү дээ. 2 минутанд баларсан шүү дээ. Франц юу ч хийгээд Өнгөрсөн 7 хоногт хийсэн. Өөрөөсөө олж тааж гэж байгаа Нью-Йорк бол. Тэ? Гин нэг юм өнкаагүй байхгүй. Өнкөөгүй. Ястаа нэмбаг хэлдэг шиг. 10 оноо илүү 2 минут 50 секунд ч үлээд байхгүй. Нөгөөдөл оноо аваад байдаг Нью-Йорк бүр яг яагаад байгаа юм те. Одоо тэг яг үнэндээ нөгөө аль дээр ийм жижигхэн лидертэй баг плей-оффт хол явахгүй, авраг бол болохгүй гэд хүмүүс нилээд хөмжлүүлж илаа штэ тохоо үед бүр. Тэгээ яг үнэндээ одоо болтол тэр нь боддоор харагдаад байгаа байхгүй. Одоо жижиг лидертэй авраг болсон баг Фили Айверсоныг финал хүрсэн те. Айрсоныг финал хүрсэн. Өөр юу санагдахгүй шүү. Тэгээ яг хоо Стефиг Bad Boys in одоо яг Detroit жижиг байна. гэвэл Акис юу? Акис шээч жижиг юм шүү дээ. 98. Жижигтэй орохгүй юм уу? шээ жижигтэй орохгүй байхгүй. Брансон ч нь бол жижиг. 70 80 гарцсан хүмүүсийг хэлээд байл дээ метр те. За 85 таа ч. За 85-аас доош ч юм уу те. Тим лидертэй ер нь За аваад Пол хамгийн Крис Пол хамгийн хол явахдаа нэг бүсийн финал хурж үзсэн юм уу? Үзег үстэй байна. Финал хүрсэлтэй. Гэхдээ лидерэр биш л те боолч. Феникстэй те. Феникстэй финал ер нь хэцүү юм байна. Тийм, Феникстэй финал хүрсэн. Ер нь хэцүү юм биш үү? Гэтэ яг лидер биш Бүүкер юм чинь. Бүүкер те. Бүүкер тэгээд чи гоё. Ер нь хэцүү гараагүй гол бодохоор Тийм. доороо ажил нэг за лидер нь SG тий. Яг холбогч нь жижигхэн биетэй хүн финал руу гаргасан юм ер нь хэцүү байгаа байхгүй. За яг одоо Стеф ч бол өөр үзэгдэл байхгүй тий. Степ бол степ Стеф байхгүй. жижиг биш. Стеф ч яг жижигхэн бас биш. 88 эртэн шүү дээ. Тий. 85-аас доош гэдэг үү? Тий. Бранс нь 85 байлгүй дээ тий. 80 өрөхгүй хөө Бранс нэлээд жижиг шүү дээ. Тэгээд Карл Антони Таунс яг тэгээд төгсгөлийн хэрэгтэй үед алга болчдөг. Яг хэвээрээ. Харин тий. Тэгээ уул нь энэ цуврал дээр ингэж бодож ирсэн шүү дээ. Клач мөчөд шийдэг тэгэхээр болох юм бол илүү баг нь гэж чи ярьжсэн. эсэргээрээ байгаа. Би гэхдээ цуврал Нью-Йорк гэж шүү дээ. Харин би Би бол бол нөгөө Атлантад таамгаа өгсөн суурал байна. Нью-Йорк гэдээ өгсөн байгаа. Тэг Нью-Йорк хожно гэж байна. Ер нь бүгдээрээ л Нью-Йорк гэж өгсөн билгүй. Гейм Улаан дөрвийг Атланта гэж Би өгсөн. ганцаар Атланта. гейм дөрвийг Нью-Йорк авахд тэгэл цувралыг авна шүү дээ.
Уг нь эн чинь нэг ур чадварын ялгаа бол Нью-Йорк илүү шүү. Илүү уус та юм үлээ. Харин би тэгээ өнгөрсөн логт уг нь Нью-Йорк төгсөн мөртлөө нэг хэлжсэн шүү. Өөрөөсөө Энэ яг тэгээд нэг юм яг тулцсан үед нэг ачаагүйтэй дээд юм аа гэдэг. сонир баг. Одоо ингээд Атлантаны гоё шижигсэн гоё залуучууд байгаа. ингээд арай гэж нэг хожоо гарлаа шүү дээ. Бостонда тоглох амар эвгүй харин. Бостон гэдэр хож үйдэн шүү. Харин аюулгүй. Сонин баг. Атланта юу? Тий, биш үү. Нью-Йорк. Аа. Атланта Бостон гэж. Бид гурав чинь Нью-Йоркийг хожно гэсэн Нью-Йоркод хожуулах гэдэг яриад байна. Хожуулах гэдэг ер нь хож магадлал өндөр л дээ. Одоо гейм 4 дээр зүгээр шахаад орчих жоохгүй Нью-Йорк. Цуврал шүү. Заавал хожих юм болчих чинь л Тий. та. Гейм 4 дээр. Дөрөв хожно гэдэг чинь. Хоёр дахь тоглолтыг алддаг л буруу байхгүй. Тий, өөрсдөөсөө болж тий. Дөрөв хожно гэдэг чинь өөрөө тийм амар зүйл биш л дээ. Аль нэг баг юм тий. Одоо саяны Кати үлдлийг хараач тээ. Ананоби бол энэ дээр өстө Тулаа сайн. Атланта бол одоо гейм 4 дээр одоо хамгийн муу гарах хэрэгтэй. Атланта юу? Одоо гейм дөрөв Коминго заавал амар гоё байгаа шүү дээ. Тий. Заавал хожих хэрэгтэй Атланта тий. Тэрөө гейм 4 Нью-Йоркт алдах юм бол тэгэл Нью-Йорк руу ирэх чинь. Warriors тэгээд ямар хуу хэмжээний хүнээ өөрсдөө хадгалж үнгүй шахуу явуулснаа одоо Комингаар харж ийн л та. Сэлгэнээс энэ тоглолтын дээр 21 он автсан. Нью-Йорк тэгээд нэг яагаад Яг Майк нэг Коннор баг авсныг л гэдэг гайхаад байгаа юм л та. Өөр тасгажуулагч байсан бол Яг энэ хараа яг түрүүний удакт адилхан кейс баг. харин тийм л дээ. Өөрсдөө хийхгүй юм чи яах юм. Тасчууч гарч ирж юм. Одоо энэ дээр чинь Никал Бриз штэ нэрээ тэрийг ярихгүй өнгөрч. Гулраа өстэй бэрээ зүгээр. Оноо аваагүй үстэй. Тий. Тим хүн ер нь байгаа мó харин. Дөрөв довтлоод хийгээгүй байлгүй. Тэгээд дөрөвдүгээр үед тоглоогүй штэ. Энэ цуурлын туршил ер нь тийм байдаг ус. 5 драфтын 1-р тойргийн ирэх Гейм штэ. хорд дээр. Драфтын 1-р тойргийн 5 ирэхээр суулж авсан хүн штэ. Тэг гейм 2-ын тэр төгсгөл дээр Бриц бас дундаа шидчихэл лээ. Дайрах хэрэгтэй байхгүй тий. Алдаах хэрэгтэй. Одоо Өө тэр Бриз тэг оноо тий харин оноо аваагүй. Дайрдгүй маа харин. Бэрис ер нь дайрдгүй байхгүй. Шидчихэд идэг тий. Тийм ер нь дайрдгүй. Тэр бол одоо ингээ бөмбөг торгуулаа алдаал Атланта торгуулаа алдаал Нью-Йорк самраас аваад шууд Нью-Йоркт яг үндэ дайрах нөгөө нь кат байхгүй. Тэр 4-р үед Та Брицийг бодохгүй юу? Дайрдаг байсан бол энэ хүн чинь нөгөө Iron Man шиг амар олон тоглолтод орохгүй байхгүй. дайрдаг байсан бол тоглоод Дурант штэ. Зүгээр л зүхтаач идэт байгаа байхгүй. Дайрдаг байсан бол Дурант байхгүй. цэмбэр тоглоод байсан. Гэтэ хамгаалалтаа шүү дээ Бриц. Үгүй хамгаалалт нь ч одоо энэ төгсгөл рүү бүр байхгүй болчихлоо шүү дээ. Энэ тоглолтын дээр бүр өөрөө өөрийгөө тоглолтоос гаргаачих юм. Дөрөвдүгээр тоглооч. Гэтэ яг Нью-Йорк хожих л та. Цуурлаа бол. Гүй Атланта Одоо харж еврей. байгаарай заяа. Та нар CJ McCollum-ыг харж байгаарай. Байж болно шүү дээ. Ягаад байж болохгүй. Тийм. Атланта Атланта эвгүй юу? тийм хэмжээнд байна. Одоо энэ дээр л гейм би багтмаар. Атланта талаас бол гейм 4 маш хариуцлагатай тоглолт. Нью-Йорк ч аль аль нь хариуцлагатай. Гэтэ Атлантад бүр илүү цувралыг хожиг бол заавал гейм 4-ийг авах хэрэгтэй. За Халбайн давуу тал нь байгаа шүү дээ Атлантад. ер нь гейм 4-ийг хожиж цувралыг хожил гэж Орж ирж байна. орж иж таам гэж байна. За Атланта хожно. За тэгээ Атлантагийн лидерүүдийн ямар хуу энэ түүхэн гимээр амжилт үзүүлснийг хараа энэ тоглолтын хувьд ч зөвхөн. Дэлэн Джонстон плей-оффт 20-10 8-аас дэш дамжуулалт 2-оос дэш стил буюу бөмбөг тасалт хийсэн. Атлантагийн түүхэн анхны тоглогч болж байгаа юм байна. За тэгээд CJ 2 тоглолт дараалаад хожлын давталгаа амжилттай болгосон. За тэгтээ өмнөхдөр нэг балдах төгссөн. Сүүл 2 торгуул алдаад. Тийм тий. Тий. Тэр бол CJ бас CJ-гээс гарахааргүй шүү дээ тэр тий. Одоо би нэг гэтэ Портланд дахтаа бас үе тэгдэг 10 онд илүү 10 оны финал дээр баха. Реал нэг 7-д тоглолтын дээр нэг торгуул алдаж байгааг нь харж ирсэн. их сонин харагдсан байна тий. Тэр их сонио харагдчихсан. Дараа нь энэ CJ-г 2 алдахад би бол гайхсан бас. Сая. би бол Портланд дахт үе ингээ нэг алга болдог гэсэн санаанд орох юм. Лилердийн хоёр. Гэхдээ энэ CJ ядаж нэгийг хиймээр дээ тий. 2-2-ыг алдна гэдэг чинь. Тэгээд тэрнээс чинь болоод эргэж яваад тэр давталгаа хэрвээ ороод тэгээ хожицсон бол яах юм CJ бол ер нь Стефи араас л ер нь залтнаас шидэж байгаа шүү дээ. тий шүү дээ. Стеф бол залтнаас хамгийн өндөр өвтөж шидэж байгаа шүү дээ. Хамгийн өндөр өвтөж хамгийн сайн шидэж байгаа. Дараа мараа CJ орж шүү дээ. Залтнаас шидэж хамгийн хэцүү шидэл. Атланта тэгээ гоё өнөө. Яг зөв хүнээ. Трейаныг CJ болгоцсон гэдэг чинь яг зөгцөөд гоё болчихж байгаа юм. За Никел Александр Walker MIP авсан. Өнгөрсөн удирлаасаа юу вэ чинь? 11 11 10 он. оноогоор ахил өсөлт гаргацсан юм ба шүү дээ. Үеэлүүд гой хоёр шагналт түүж ин да. Тэгээ аргагүй довтлогоо нь 2 дахин өссөн байна л да. Тийм. Тоон тий. Тийм 7.5 довтолдог байж байгаа нь чи 15 довтолдог болцсон. Дүүр авах хэрэгтэй юм шүү. Тэгээ дүүрний стат нь тийм ээ өсөлт нь тийм амар биш байхгүй.
Үгүй энэ бас Багийн ямар ч амжилт маргаангүй л юм байл Багийн шүү дээ. амжилт Яг статистик Чи үзүүлэлтийг статус бүр амар ирс өссөн байгаа. Тийм. Яг энэ шиг өссөн хүн байхгүй байхгүй. Дүүр нь яг уу за статын хувьд энэ шиг өсөөгүй нэгдүгээр шүү. Оноо л өссөн шүү дээ. Ассист нэгээр өссөн. Тэгээ энэ бол нүдэ олсон шагналаа. Яг дүүр нь авч болох байсан баг. Гэхдээ тэгэл энэ дээр жоо Александр Вокерт өгөхгүй гэвэл би бол харин Тэгээ эргэлзээ. Атланташ бас гайгүй 4-5-аар орцсон л да тий. 6-гаар орсон. Детройт бүр нэг шүү дээ бүр. Детройтоос ямар Энэ шагнал. шагнал дээр гэхдээ нөх багийн амжилт харах нь чааш. Чи рукитэй л адилхан шүү. Детройт шагнал байгаа юм байна. Энэ жил. Детройт Кейд ямар ч гэсэн бүх NBA юм баг. Тэгээд дуусгах тий. Дүүр нь шилдэг Ингээд ийм хамгаалалтын байна. тоглогч авах ямар ч боломжгүй байхаа. Дөөр нь яг уу шил хамгаалтын багт нэрлэгдэх баг. Хамгаалтын багт дүүр нь нэрлэгдэх баг. Яг нь нэрлж өгье. Детройт яг нэгдэг байхгүй. Дандаа ингэ дотоо үлддэг байхгүй. Фэстес. Жилийн жилд тэгдэ тий. Никэл Александр Вокер SJ 2 чинь баг нөгөө дайснууд шиг сакс тоглож нөгөө үлдэнгийн хоёр болохоор алдцч зодтолтож өссөн хоёр тэгээ сакс тоглож би нэг хурцлдаг байсан юм уу юу л Хүн бол өөрийн бодолтой байна. юм байлээ. За. Тэгээ одоо баг надаа энэ тоглолтын стил нь шидэж мэдж байгаа шейтэй бүр улам адилхан болоод байгаа юм санагдаад байгаа шүү дээ. Өмнө юм байгааг байхгүй. Энэ жил бол бүр яг амар адилхан харагдаад байгаа. За тэгээ нөгөө Детройт чи ирлээ дээ. Пистонс гин алдсан уу? Эхний тоглолтын дээр. Ястаа Гин гин алдсан тий. Тий, яг нөгөө нэг жоохон залуучуудын дотоо үн дээр ороод ирчих шиг болсон. Ер нь. Орландо өөрөөсөө наа чинь нөгөө яг тоглолтын хэмнэлтэд ороод ирсэн. тий. Хилээд тоглолцсон. Клейний тоглолтын юм дээрээ тий. Пистонс болгоо тайвшир ороод ирсэн. Гэтэ гой энэ зураг угаасаа нэг 6 мөргөр хөрөх хаа. Энэ одоо яг надаа нэг тэр 2003 он 4 оны нэг Детройт Индианагийн цоврал нэг одоо Пистонс хамаг хамаг Монголын ухрааж үзэхээр халаан болоод идэг. Ерөөсөө би энд оноо өгдөг. Гейм ойртог салцсан тий. Яг ихний тоглолтын дээр дөөр нь айгу тааруул байсан л да. 7 оноотой дуусгасан юм Гэсэн. зү. Ер нь дөрөнд гэхдээ яг тэгж нэг 20 оноо моноо төрөх боломж хэцүү байна. Яг энэ цоврал дээр бол Самбар хамгаалт сайтай. Нуруулаг л да. Банкеро, Франц амар физикал баг болохоор нөгөө баг нь. Тэгээд дөөрний X нь одоо Wendell Carter-тай үерхт юм шүү. Тэгээд Болсон. л Аа тийм үү. Харин Драматай. тэгээд нөгөө нэг юм хувийн Энжтрис юм. Тийм WNB. тэгээд нэг юм хувийн юм яваад Wendell Carter чинь арай харин ч сонирхолтой биш. чанга үзээд байгаа. Аа тэгвэл энэ нөгөө Jordan шиг нэг юм. Одоо дүүр болгоод байгаа юм. Гэтэ яг дөөр нь хамаагүй илүү л тий. Тий, тий. энэ хоёр одоо хин нэмбэг үүсгэх юм шүү дээ. Нөгөө охиныхоо төлөө тий. Кино шиг л юм шүү. Аа Энжтристэй эрэхтэй юм. Би ерөөс мэдээгүй юм. Дүүр нь үргэлдэг байсан юм уу? Тэгээд болцсон юм уу? Тий, тий. Дүүр гой залуу шүү дээ. За тэр гоосч яах. Орландо Мэжикийн тоглолтод 16-аад бөмбөг тасалж байгаа шүү дээ. Харин Орландо уг нь яг ингээд улирлын турш харин яагаад энэ юм олхиогүй тоглолцсон л гайхаад. Бас л нөгөө найруулагч. Жохон залхах тийм шүү дээ. 82 тоглолтод яг орой болгон тэгж Тэгтээ бодлоо яг ийм потенциалтай баг. Тэгээд чи яг өрөлтгөн гарааны тамаа бол нэг тийм сул хөнгөө шүү дээ. Хүсэмжит гараад байна. Тий. Бүгд л өндөр байна, өндөр байна. Тэгээд энэ баг жишээ нь плейнд тоглож ийн гэдэг чинь. Энэ нөгөө юу байхгүй та? Бас нөгөө нэг байрлал байхгүй. Одоо би ер нь эцсийн хүлэгт одоо энэ баг зүгээр дасгажуулагчаа солиод үзүүл яат юм бол тоо гэж бодож байна. Бас Яг тийм. Жамал Мосли муу дасгажуулагч биш. Гэхдээ нэг л нөгөө хүлээлтэнд бас болж өгөхгүй байгаа даа шүү дээ. Макреди Картер хоёр шиг л байхгүй та. Яг нөгөө хоёр Франц тэр хоёр ч угаасаа хийдэг л дээ. давхцал байхгүй гэж. Франц банкер хоёр Тий. ер нь нэг зогцохгүй байгаад байгаа юм шиг л бид нар ч өмнө ярьж л байсан да. Хулан Чи чилж хамгийн гол байсан. нь зөв миний бодлоор зүгээр яг ингэ зохицол байх хэрэгтэй байхгүй. Одоо төв нь холбогч ч юм уу те. Тий. Эсвэл SF нь одоо холбогчтойгоо ч юм уу төвтэй гэж юм уу те. Хоёр SF-тэй болцгоо чинь нэг тэр хоёр тоглогч нь хоёул онооны тоглогч болчиход шүү дээ. Нэг байрлалын тоглогч нь. Тэр хэцүү болчиход байна. Тий, зохицол жоохон болох байгаа байхгүй. Одоо ингээд энэ плей-оффт 49-70 гэдэг ийм плей-офф үзмээргүй байгаа байхгүй Орландо. Энд чинь уг нь ихний хагас нь оноо тэмцэн шүү. Тийм. Тэгээд Хоёрдугаар үе дээр л шууд 30 онооны зүрх үүсгэж байгаа. Гуравдугаар үе дээр тэгээ холын цанаас Орландо Мэжик тий. Стюарт. Стюартын дээр бол аа. хит хийсэн Орландо. Bad Boys-оос Нэг гарах гурван хамгаалт болсон. шүү дээ. Энэ бид ингэж хаалт сүүлийн би л харсангүй байна. Сүүлийн 2 жил мэл Стюартын хаалтыг Bad Boys-ийн хаалт шүү дээ. Стюарт ч угаасаа энэ үе Яг хаалт мөр хамаг хүчээрээ догч яхад нь яг бүгд үсэрдэг байсан. энэ өдрөл буддаа талбайд хамгийн өндөр өвтэй хамгаалж байгаа хамгаалагч шүү дээ. Гоё.
Тэр доор одоо Энэ бол сони ангаагаад юу хаалт ч хийж байгаа. Бен Уолсыг сануулсан надад бол нэр. За миний хувьд Бен Уолс яг нэг тохчих нөөдөс нэг шиг орж ирдэ шүү дээ. Тэгээ би яаж гэсэн ойролцоолоо жижиг дээ. Одоо энэ хараа Канем ингээд дөрөв үний голоор ороод Харин Орландо энэ яагаад ийм бол хамгаалдаг баг мөртлөө хайчдаг. Ингээд Хамгаалдаг. Хамгаалдаг шүү дээ. Ор гарал байхгүй дээ. Заримдаа амар хамгаалал. хүсгүй гэж байгаа юм шиг гинт дургуун хүрсэн юм шиг. Би энд найдад идэв юм шүү. За би явуулчих хойно хамгаалчихна гэд. За тэгээд цувралын 2 дахь тоглолтын хожил нь 2008 оноос хойш гэртээ авсан анх ухны плей-оффын хожил. 18 жилийн дараа юм уу те. Солонгос фэн бүр Өөрөө бүсийн финалд Босны эсрэг тоглохдоо гэртээ нэг хожиж исэн юм билэ. 8 он чи баг хин өдрийн үестэй. Рашид машид. Тийм. Яг л нөгөө нэг сүүл мөшгөж байгаа юм. финалийн бүрэлдэхүүний сүүл мөшгөж байгаа юм шүү дээ. Тэр чин тэгээд Айрсон ч зэрдэг 9 онд нэрдэг лөө. 9 10 хавцаа явж байгаа. Биллапс 9 юм байна. 9 он ч нөө Биллапс дэнэртэй тоглоод байж шээ. Тийм. Тэгэхээр яг Биллапс чинь энэ үйлрэл дуусаад явсан байгаа хөө. Тийм ээ. Айрсоноор солигдсон. Ер нь яг гоо тэр жил чинь Бостон авраг авцсан өрсөлдөөнд одоо бид нар ер нь задрахгүй л бол өрсөлдөхгүй юм байна гэдгийг ойлгосон тахалтай баг. Тэгээ энэс хойш чинь за одоо 9 онд 10 онд финал биш ээ. Плей-оффд орж л байсан шүү дээ. Орж л байсан. Тэгэхэд гэртээ хожоогүй байгаа байхгүй. Тийм. Тэгээд тэрнээс хойш яг одоо яг ийм баг бүртгэл бас нэлээд юм үзэж туулсан. 17 онд бас нэг орж исэн шүү. Нодлон чи бас Биллап тоглоо хожоодсон юм шүү. Гэтэ ядаа айл Гэртээ хожоогүй. айл хэлбээр хожоодсон тий. Нэг л тоглоо. Нэг л хоцсон юм. Нэг л хожлоо, хоёр хожлоо. 8-аар гараад нэг л хоцсон юм шүү. Гэртээ бол За ямарчсан Тийм л баг. Песс гоё. Одоо тэгээд дараагийн тоглолтууд нь одоондоо Детройт 2-ын хувьд бол би зүгээр энэ хоёроос энээс илүү сайн юм хүлээж байгаа. Уг нь. Тэгээд Детройт нь арай илүү сайн байна. зохицолтой байна. Орлондоо нэг л сэтгэл төртөл тоглохгүй байна. Миний Одоо нөгөө энэ цувралд эхний тоглолтын Орландо 2 дахь тоглолтын Орландо 2 шал өөр хоёр багш шиг тоглосон нь сонин байгаа. Тэгэхээр яг Би бол энэ цувралд Орландод 5 өгсөн шүү дээ. Тэгээд шалтгаан нь бол Орландод Харин тэр хэмжээнд боломжтой байхгүй юу? итгээд исэн байхгүй. Тэгэхээр Би бол хоёр уулуур дахь тоглолтыг хараад бүр одоо амар уртаа Детройт нь тэгэл аваад гарахаар л баг л та. Одоо хоёр тасалжуулагчийнх нь бас төвшин ойролцоол байна л да. Тий. Монстри аль бизнес аль микрост. Би бол Орлондоо одоо баг сүултээ бүр аргаа ороод асажуулагчаасаа л болоод байгаа юм болоо гэж бодож эхэлсэн. Ер нь бол яг муу засгажуулагч биш л дээ. Тэгээ арай нэг өөр юм арга барилаар тоглохгүй бол энэ баг чинь бүр нэг сонирн болчиход байна л та. За энэ цуврал 2-1 болсон. За энэ ч тэгнэ Торонто ч юм Амар байж. өнгөө урт багч. Урт баг жоох ихтэй. Андаргаатай. Уртаа гэдэг. Скотти Барнс бол дийлэхгүй л шүү дээ. Баарс бол Бараг одоо энэ багийн лидер нь Скотти Барнс болж эхлэх гээд байгаа юм шүү. Одоо Инграм бол энэ дээр зүгээр бүр амины хайцсан гэмээр байсан шүү дээ. Ингрэм 10 ононд авсан мэт тий. 10 ононд хүрсэн юм уу? 7 молотоо дууссан. Тий. Өнөөдөр ч гэсэн 10 ононд хүрсэн. Бааратаас гоё үзсэн. 33 он авсан шүү дээ. Баарата. Барнс бас 33 он. Барнс Скотти Барнс RJ Barrett хоёр л ер нь харин тодорж байна л доо. Тэгээ харин Торонтогоос ингээ хоёр тоглогч нь ийм өндөр оноо алттай хахад Кавсаас 20-с дээш оноо авсан тоглогч байх. Доноvan Хартон Mitchell бага оноо алтаар тэргүүлсэн юм. 18, 16, 18. 15 билүү? Тий. Тий. Тэгэхээр ч хэцүү л. 32 минут тоглож байгаа шүү дээ. Лидерүүд нь минут нь байгаад байгаа. 2 хүн 66 онооны хилээл нөгөө багаас нь авч гарч ирж. Тэгээ Барнсыг үссэн дийлэхгүй лээ. Амар тоглосон. Тэгээ энэ сэлгэнээс бас энэ Murray Boys гэж Нэг руки байсан шүү дээ. 20 он авсан юмсан. 22 оноо. 22 оноо авчихсан. Тэгээ амар өндөр өвтөд авталсан. Гол нь 3-аас шидэлгүйгээр 22 оноог авчиж байгаа байхгүй. Тооцоолоогүй ороод ирлээ л дээ. 15-аас 11 гэж довтлсон байна. Талбай дээр байхдаа нэмэх 21 буюу хамгийн сайн үзүүлэлттэй тоглогчдын нэг байсан шүү дээ. Murray Boys. Энэ өндөр баг тэгээ хэцүү. Ядаргаатай. Тэгээ дээр нь талбай дээрээ тоглож байна. Тэгтээ тэгэл Яг цувралд урттаа тэгэл Cavs хожно л. Cavs нь гарч ирэх л баг л та. Арай ур чадвартай учраас. Одоо Scotty Barnes, Barrett хоёр мэдгүй одоо дахиад ингэж тоглоно гэдэг чи бас юу л бол. Тийм. За яг хуу нэг нь ингэж сайн тоглоод нэг нь муудлаач Ingram нөхөд нэг сайн тоглоё гэж бодвол нэг тэнцэх үүсгэл баг. Би энэ тоглолтыг үзээгүй л дээ. Гэхдээ зүгээр юу Хартон Donovan Mitchell хоёр
Нэг амар хамгаалтанд ороод муу оноо авцсандаа биш зүгээр өөрсдийгөө нэг хүчлээгүй байж болох уу? Нэг тоглолт за яах вэ гэх нэг юм хөнгөн те. Тиймэрхүү тоглосон байж бас болно Энэ шүү. хоёр ч тэгээд угаасаа нэг амар хамгаал өөрсдөө эргээд хамгаалах нь бас хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Таардаа хоёр ч. Энэ л довтлогоороо л хожоод байгаа шүү дээ. Тийм болохоор энэ жоохон хүмүүсд 33 оноо алдаа байж байхгүй юу? Нийлээд Абсолют гарч магадгүй зурлал би энийг л хараад байгаа шүү дээ. Каос хожигдож магадгүй юм. Торонто өөрсдөө Яагаад? амар сайн хамгаалахгүй бол энэ оноонд оролдвол хэцүү юм лээ. гэтээ 4-5 дугаар Хамгаалт байраар намайг хөлөө зөө. 4-5 дугаар байраар удирдлага дууссан хоёр баг дээр апсет гэж Торонто илүү за. Хамгаалт нь Торонто илүү. Гэтэ яг одоо тэгээд 5-аар гарсан нь хожвол нэг жижигхэн ч гэсэн апсет юм да тий. Тий, одоо абсолют бас биш. Атланта апсет гаргана. Торонто бол энэ Торонтод бол байгаа гэж байгаа байхгүй. Харин хамгаалт Тоглогчдын одоо нурууны өндөр тий. За дасалжуулагч чайлал нь муугүй байна тий. Гол хэлэх гэдэг юм бол хамгаалт юм бол. За өөр тэгээ тоглогчдод давуудлах юм бол одоо за Барнсыг хэлж байна тий. Энд тэгээ тэнцүү үед Барт төгсгөлд энэ нэг дараасан холын зай шидэлтүүд самраа хийсэн л да. Кавс 20 удаа бөмбөг алдсан байгаа шүү дээ. Тэгэхээр ч угаас хожууд хэцүү л тий. Дөрөвдүгээр Торонто баг алдаагүй байхаа гураас амар шийдсэн. Ерөөс ингээл их хэлсэн тий. Ингээл тодорхой болсон шийдэлтүүд нь оруулах. Чи уг нь тэнцүү явж исэн шүү дээ. Чи ерөөсөө тэд дарааж гураас. Тэгээ сая ингэж шийдэж яхад ингээд нэг юм нэг тийм сайн хамгаалтууд бай. Телевизэнд угаасаа хамгаалт ийм байхгүй. Тийм учраас Жилийн хамгаалт намайг чухал тэр энэ жилч тэр доктортой байж чадахгүй байна. За тэгэхээр ер нь онцгой тоглож иж Торонто хоцсон гэдэг стат гараад байгаа ч ер нь бол. За Скотти Барнсыг онцлсан. онцгой шийдэж ярьсан. Тий. Плей-оффын карьерийн анхныхаа 30-аас дээш Оноотой. оноотой тоглолтод болсон юм байна Скотти Барнс. Тэгээд 30-15 хийсэн Торонтогийн түүхэнд анхны тоглогч болж байгаа юм плей-оффт. Кавай мавай хийж Хавай байгаа юм. чигээгүй, Сиакам чигээгүй, Дерозен чигээгүй гэсэн үг шүү дээ. Картер мартер шийдэж байгааг Тийм. юм биш тий. Амар юм байна. Тэгээд плей-оффын карьерийнхаа Бартус хамгийн өндөр оноогоо авч байгаа. Адилхан 33. Тийм байна. Тэгээ нөгөө руки үлээ 2 дахь жилдээ тоглож байгаа шүү. Colin Murray Boys ч 21-ээс доош наснда 20-с дээш оноо, 70-аас дээш үеийн тоглоход плей-оффт үзүүлсэн 3 дахь тоглогч болж байгаа. Өмнөх нь Magic Johnson, Tony Parker 2. 3 хүний түүхэн тоглолтын төлөөс болсон юм байна. Тэгжээж хожиж байгаа. Тийм Түүнээс одоо бид нар Торонтоос тоглолт болгонд ийм стат харахгүй шүү дээ. Энэ хүмүүсээс. Тийм. Нөгөө эсрэгээрээ Хард Мичл 2-оос тоглолт болгонд 15%. За ходгоор энэ 3-ын 2 нь сайн тоглолоо гэж бодоход нэгнийх нь 20 оноо дутахад тий эвгүй. эвгүй байхгүй. За яг уу ойлгож болох нь Инграм муу тоглосон. Дараа ихтэй тэгж тоглохгүй байх гэж уучлаа тий. Гэтэ Мичл Хардаа 2 дахиж 15% авахгүй. Тийм. Багхгүй. Матч япара юу илүү угадаг юм шиг харагдаад байна. Торонто нь илүүлтэй. Яа өндрийн зөрүүгээр. Ер нь тоглогчтой наа. Гэтэ ур чадвар бол Хардам Мичл 2-ын хэмжээнд хүрэхэргүй шүү дээ. Хардаа одоо тийм том нөлөө байхгүй шүү дээ. Ээ. Яг толцсон газар тэгэл. Мичл Мобли 2 л Торонто нэг жагт өнкөт тахын баг. Харин тийм ээ. За энэ бэ эргэн тойрны мэдээллүүдийг Өвтөн хүргэе. үзэл хожиж шүү Торонто. За Jenkins тасгалжуулагчийн хувьд За, Milwaukee Bucks тасгалжуулагч баг дээр ахлах хэлээ. тасгалжуулагчаар болохоор Бакс бол гой сонголт шүү дээ. Энэ өстой гой сонголт болсон. Айгуу зөв сонголт. Кэр тасчиж байгаа Амтг. амралтыг сонгосон. Гэтэ Янастай ажиллах гэдэг ч тэгээд ял болчиход байгаа юм би шүү бол дээ. зүгээр Янас угаасаа явна. явчихна шүү дээ. Тийм учраас Сэргийн босголт. авж байгаа байх гэж бодсон. Тайлер Джекисийг. Тэгэж илүү харж болох юм. залуучуудтай Тийм ажиллах тийм. гэдгээр. Тэгэж харж болох юм байна. Тэгвэл зөв сонголт. Тийм. Янас дээр гэвэл угаасаа очихгүй байсан баха Тайлер Джекис. Тийм бах тий. Энд чинь ажилгүй удажчлаа ш нилээ. Тэгсэн байна. Тийм байна. Тийм байна. Мэдээж нилээ олон санал ирсэн л. Халагдахтаа ч гэсэндээ давгүй л багтан л Тийм. хавчна л биз. Айгуу сайн багтан л Тийм. Кэр тасчиж бол стрессээс салахыг хүсэж байгаа шиг тий. Тий. Тэгээ сайхан телевизийн салбарт ажиллах юм шиг байна. Телевизийн салбараас ихэлсэн үн шүү дээ. Уг нь тэгж байгаа л тасгалжуулагч болоо явснаас. Шилжүүлэгчдээ хамгийн стресстэй л ажлууд нэг л дээр нь топ төлөвлөсөн баха. Бүх юмыг л үзлээ шүү Энэ дээ. дээр болчлоо шүү дээ. Doc Rivers тэтгэвртгч нь салингаа бүтээ өнөч шүү дээ. Багаас Гэрээ нь нэг үстэй юм шиг. Үгүй багаас нь өгье гэж нөгөө хүндлэл үзүүлээд өгч байгаа юм Аа, байна. тийм. Түүнээс Гэрээ нь биш. дууссан Тэтгэврт юм. гарахаа зарлчвал цалингийн өгдөг юм байлээ. Аа зөв зөв. Үлдэж байгаа гэрээнийх нь. Тийм. Бас нэг юм нь Игудоло Стив Кэрийг орлож магадгүй гэдэг мэдээ гарсан. Энийг бүр Warriors-ийн дотоод их сурвалжаас Warriors-ийн ажилт нь юм Стив Кэр явал Игудоло авахаар ирж магадгүй.
гэсэн мэдээ гарсан. Дугаарыг энэ жил мөнх Наал ямар сонир сонсогдсон юм бэ? Яг зөвөр Сонин тийм шууд туслагч нэх Байгаагүй харин тийм. туслах байсан юм шиг байна. Нөө арын алданд нь уудсан юм шиг яг. тийм л дээ. Гэхдээ яг дасгалжуулагч шууд ахлахаар гэдэг чинь хэцүү шүү Тэгээд одоо Редик ус ийгээл явж лээ тий. дээ. Юу болох юм баа. Тэгээ яг үн Яг үнэхээр яг- ч юм уу мэдэхгүй л дээ бас. Одоо дасгалжуулагч авиас чадвар мэдлэгтэй чи хүн байх юм бол ягаад шууд иж болохгүй. Тийм боломжтой. За тэгээ эцсийнх нь Chicago Bulls эцэст нь нэг юм өөрчлөлтүүд хийлээ. Гэхдээ Billy Donovan дасгалжуулагч нь өөрөө ажиллаа хүлээлгөө өгсөн. Бас ахиж байгаа байлгүй. Чикаго гэдэг дасгалжуулагчтай биш шүү дээ. Харин тийм. Эзэдтэй л дээ. Тэд нар ч өөрсдөө алдаг бол шарахгүй шүү дээ. Өөрөө болъё гэж ер нь бүтэхгүй мэр гэж болж байгаа. Энэ бүтэхгүй юм. За дорнодын бракет бүгд 2-1 эсвэл 1-1 болсон. Хожил аваагүй баг байхгүй. Өрсөлдөөнд орох гэдэг. Ямар нэгэн байдлаар зочин баг хожил авсан л байна. Тийм, Эсрэг багийн тийм. талбайгаас. Ер нь цувралууд гоё л явж гин гэсэн үг. Эсрэг багийн талбайгаас хожоогүй нь гэхдээ Кливленд л юм байна л да. Эхний хоёр дээр гэрээ Талбай дээр хамгаалсан. авцсан. Тийм байна. Торонто талбайгаа авсан. Атланта, Нью-Йорк дээр зочин баг нь хожил авсан. Бостон, Фили дээр бас хожил авсан. Плей-оффын хамгийн эхний шууганыг Орландо шууд Детройтыг хожиж эхлүүлсэн гэдэг. Маргааш манайхаар ямар цуврал гарахаар байлаа? Санаж байна. Маргааш Миннесота Денвер дөрөвд тоглолтно. Гой тоглолт. Тэр гоё тоглолт юм байна тий. Өглөө 48:30-аас хаа. 8:25-аас эхэллээ. Тэгээ нэгтгэн өглөө Rocket Нэгтгэд хоёр тоглолт байсан. Нэг нь Бостон Фили байсан шүү нэрээ. тэгээд Бостон Филигийн Rockets дөрөв тоглолт. Тэгээд нөгөөх нь Houston Lakers биш байсан. Нөгөө цуврал нээсэн байна. Юу юм бол Сан Антонио. Одоогоор надад ирчээд байгаагаар нэг 3 дахь хүртэл хуваар ирсэн байна. Угаасаа NBA.com дээр ороод харахаарч манай цагаар 4 дахь өдрийн тоглолтын хуваар цаг байхгүй тийм. Баасан бямбад тоглолт гарахгүй байгаа шүү дээ. Мэдхгүй Нөгөө байгаа юм шиг. праймаар гараад Харин праймаар гараад байгаа шүү. Тэгээ прайм ер нь бол анх удаа хэрэглэгчдэд 30 хоног үнэгүй байдаг байхгүй. Тэгэхээр манайхан прайм татаад тэр тоглолтуудаа үзчихээ. Үнэгүй шүү дээ. За ингээд энэ түрээд баазраа өндөрлөлийн хамтаас үзэгч нартай баярлалаа. Амралтын өдрөө аяд тухтай сайхан өнгөрүүлээрэ нэвтрүүлгийн ивент дэгч Саксмомгийн спортыг дэмжигч Coca-Cola баяртай үзэгчтэй. Dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.